Байцгаана уу. За өнөөдөр энэ ээлжид яриагаараа Батуйг багштайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Батуйг багштай маш их баярлалаа. За баярлалаа. За энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За хоёулаа багшаа яриагаа эхлэхдээ таны төрж өссөн нутаг эндээс ер нь яриагаа эхэлж явъя багшаа тийм ээ? Тий. Болж байна. Та ч одоо хуучнаар бол Сайн Ноён хан аймгийн Бероисын хошууны хүн тийм ээ. За одоогийн бол Бероисын хошуу гэдэг чинь одоогийн сумаараа Завхны их уул сумын голын хойдлын хэсэг. Завхны тосон цэнгэл сумын голын хойдлын хэсэг. Тэлвэн сумын бас урд хэсэг. Эдгээр сум бүхлээрээ бол манай хошуунд багтчихсан. Зөв. Одоо багшаа та ч юм бол одоо тэнд нөгөө их дөрүлж гэдэг газар төрсөн. Тий. За тэгээд баг насаан бол хөдөө ер нь өнгөрөөгөө тэгээд ер нь эхлээд ангаахын дунд сургуульд ангаахын дундыг та онт төгссөн шүү дээ тийм ээ. За тэндээс хоёлаа энэ эмч болсон мэрэгжлийнхаа юуг бас тодтоод явуул яасан багшаа тийм ээ. Тий. Би 1974 онд Тосон цэнгэлийн 10 жилийн сургуулийн 8 дахь ангийг төгсөөд Говьтай аймгийн Амгаах хааны дунд сургуульд орж суралцсан. Тэгээд тэнд одоо 4 жил суралцаад их өргөж баг юмч гэсэн мэрэгчлээ төгссөн. За тэгээд төгсөөд бол Завхан аймгийн их уул сумын Хуйгт багт 1 жил баг имшээлээ. Тэгээд тэрнээс өсөрт явсан юм аа. Зөв. За тэгээд багшаа та бол одоо ингээд багын одоо яг энэний хажуугаар ингээд асуухад та бол багын ингээд ер нь их авьяастай зураг зурдаг юм ойдог одоо ийм авьяастай шүү дээ тийм ээ. Тэгээ энэ авьяасууд ер нь хэдтээс ер нь эхэлж одоо энэ авьяасуудаа бас хөгжүүлээ яваа багшаа. Тэгээ ер нь манай удмынхан жаахан тийм гарын урттай талтай хүмүүс байсан юм лээ. Тэгээд би бол өөрөө яг төрөлхийн зураг сонирхолтой байсан болов гэж боддгийн. Одоо 3 дугаар ангиас эхлээд одоо Мадсан шарвын зурсан нэг Ленин өрг байдаг та. Тий. Тэрийг анхудаа нэг өнгөтөөр нь олж хараад нэх гоё санагдаад дуурайж зураад. За дараа нь бол нөгөө Сүхбаатарын жанжны төгөргөн дээр нэг зэрэг устай зураг байдаг гэсэн шүү дээ. За тэрийг зураад гихмитчлэнгээл одоо хүн зураал эхэлсэн юм. Тавны сонирхол тэр байсан байл үү дээ. Зөв. Тэгээ яг би 5 дугаар ангиас 6 дугаар ангид орсон чинь зэрэг манайд Балжинам гээд нэг орон зургийн багш хичээл заадаг байсан. Тэр маань зургийн дугуйлан хичээллүүлээд за тэрнээс хойш бол тосон будгаар зурх ажил эхэлсэн. Тэрнээс өмнө би дандаа харандаа будгаар зурдаг гэсэн. За. Тийм. Тэгээд одоо таны ингээд нөгөө төрөхөд манал бурхны шүтлэгтэй хүүхэд төрлөө гэд ингэж ярьж байсан тийм ээ. Тэгээд яг энэ одоо юугаараа бэлэгдэл цаахан юугаараа ингээд та яг энэ эмчийн мэрэгжил эзэмшээд ерөөсөө л энэ ангаахын салбарт ингээд хүчин зүтгээд явж штэ багшаа тийм ээ. Энэ тухайгаа бас жоохон тодтоод яриулагчаа. За тийм байлгүй дээ. Яг би 1958 оны 4 сарын 7-нд төрсөн. За тэр бол жилээрээ бол шар нохой жил байсан юм байна лээ. Тэгээ хүнд чинь нэг Минг гэж байдаг ч тийм ээ. Тэр нь бол одоо манал бурхны 6 цаан гэдэг шүтгүү бурхан манал байхад юм байна лээ. Тэгэхээр одоо тэр үед төрсэн хүүхдүүд бүгдээрээ л тийм манал юм байна. Нохой жил төрсэн байгаа л да шар нохой жилд. Зүгээр яг манай удмын тостоо гарын барайтай одоо мэдээтэй шидэх юм байна. Нотгорондоо бол хүүхэд ихээрээ авчдаг. Одоо ануудаар үргэлжлэх юм хүмүүс бол манай өвөөчдөгжсэн, манай ээжчдэгжсэн. Тэгэхээр тэр талаасаа бол жоохон ангаах шидэх юм уу, эмч гэдэг юм уу тэр талаа жоохон төхөөс байж магадгүй. Таны удамд ингээд их байрж авдаг ер нь гардаа ийм эрдэм чадaltaй хүмүүс байлаа гэд хоёлоо бас ярьж штэ тийм ээ. Тэгэхээр жоохон удам хугацааныхаа талаар жоохон дэлгэрүүлээд яриулагчаа. За тэгээ. За манай дээд удам бол миний элийн цөв харуулт одоо хөвсгөл талын харуул гэж нэг нийт 59 харуул байсан байл ш хавар. Тэгэхээр одооний бол Хөвсгөл аймгийн цэцэрлэг, цагаан уул, за ар булаг, алаг эрднийг дагсан нэг 3-4 харуул байгаа. Агаар харуул, бэлтгэс харуул, цагаан болон харуул гэдэг. Тэнд манай тэр элдэн цөвөө бол 26 жил албасан байна лээ. Зэрэг албасан гэсэн үг шүү дээ. Энэ нь бол нөгөө гэр харуул юм аа.
Харуулын албач нь бол суван харуул гэж байдаг. Тэр нь бол ганц биеэр нэг очиод 1 жил болоод ирдэг. А гэр харуул нь болохоор зэрэг гэр бүлээрээ явдаг. 5 жил хаадаг юм алба байсан юм лээ. За. Гэтэл манай тэргөө бол ягаад 26 жил албац юм бэ гэх зэрэг би бол дотроо л ингэж бодоод байгаа юм л та. Тэр үед чинь нөгөө манжийн хэрэгшээл байсан үе. Манай талын хүмүүс нь лам хүмүүс яг өөрийн шуудууд тундалдах байгаагүй тэр үед. Тэгээд тэгэхээр хар ардууд нь олчих штэ. Тэгэхээр чинь харуулын албанд явна, өртөөний албанд явна. За нөгөө манжийн цэргийн албан, хугацааг албан тэрүүнд явна, цагдаа цэрэг гэж байна тэрүүнд явдаг юм байсан байлээ. Тэгэхээр зэрэг бид боддгийг энэ бол жаахан бодоход нөгөө очиж байгаа хүндээ бас жаахан хэцүү байх. Нутаг орноос гараад танихгүй газар очиж 5 жил болоо тийм ээ. Хашуу ноёнд бас жаахан хэцүү байх гэж бодож байна. Хамаагүй нэг тавилаад явуулчих нөгөөдөг чинь одоо нялхнаад өөхтэй шиг юм нөөчтэй асаатай шиг юм уу тэгээд хэцүү. Тэгэхээр зэрэг манай өвөө бол тийм замыг загсан гэсэн юм гэж бододгийг. Өөртөө ч ашигтай одоо хошуундаач бас хэл болгүй. Ягаад гэхээр 5 жилийн дараа солигдол оронд нь хөө явах хэрэгтэй шүү дээ. Тэрний албыг би хаачаа гэдэг. Тэгэхээр зэрэг хошуунд асуудал байгаа үстэй. Хүн нэмж явуулах гэхгүй хэр бол байхгүй. Ингэсээр 25 жил гэдэг чи одоо 5 жилээр явдаг гэсэн юм лээ. 26 жил бас юм лээ гэхээр одоо 5 удаа гэдэг тийм албыг ашиг хаацсан юм шиг юм лээ л дээ. Тэгээд явахтаа бол одоо өөрөө хүүн гарцсан байсан. 2 охинтой тэрийг аваад тэгээд 2 үеэлгээд авсан юм лээ. Явцсан байлээ. Одоо хүний дансыг хараад байхад. За тэгээд тэнд чинь харуулын албач нь бол цэрэг гэж байдаг байсан юм лээ. Тэгээд дэшгээ бол бошгоч билүүдээ. Тэгээд хүнд цан гэсэн 4 шилдэг байсан юм лээ. Тэгээ манай нөхөр анх манай тэрэлнэсээ бол цэрэгээр л очсон бай тааралт тийм ээ. Тэгээ сүүлийн 3.15 жил нь харуулын цаг хийсэн байдаг лээ. Тэгээд нөгөө тэрийг олгосон нөгөө тушаал байдаг шүү дээ. Одоо харуулын цаг гомж явд 2 тэмдэглэсэн зэрэг энэ гэж байдгийг. 2 тэмдэглэсэн зэрэг гэдэг нь бол юу жаахан яваагалаач гэдэг юм аа. Тэгэхээр 1 зэрэг тэмдэглэсэн 2 зэрэг тэмдэглэсэн гэж байдаг шүү дээ. Тийм тушаал. Одоо нөгөө цэргийн цол зэрэг агчийн гэсэн үг. За одоо юу л одоо тэгч юм уу ямар ч байсан нэг тийм хүндэтгэлтэй. Одоогоор бол шатараас одоо хөдлөрийн дэвтгүүд дараалтан дараад гэдэг юм шиг байна лээ. Зөв. Тэр тэмдэглэсэн бас гэдэг байсан юм лээ шүү дээ. Одоо түүх шатхан баяр одоо гэгцэн түүхээ нэвтрүүлэг хийгээд байна шүү дээ. Тэрүүнд Хатанбаатар Магсарж банд хоёр ирсэн энэ хүн чинь 8 тэмдэглэсэн зэрэгтэй байж тэгээд. Тэгсэн чинь нөгөө ягаад гэсэн чамгийн дээдлийн цол нь ван байдаг. Вангийн дээд байвал хаан байж шүү дээ тийм ээ. Хаан цол гэж болохгүй чинь нөгөө ван дээр нэг тэмдэглэсэн 2 тэмдэглэсэн гэж ширсаргаад 8 болсон гэсэн шиг лээ. За манай тэрэлнэсээ бол 2 тэмдэглэсэн тийм юу байсан юм байна лээ. Тэгээд манай өвөө бол бас залгаж аваад тэр харуулын албан таажсан гэдэг гэр бүлээр хаасан гэсэн үг шүү дээ. Өөрийн хүн тэг эгчийн хүүхэд эгчийн хоригтон тэр ч байхгүй юу. Тэгээ манай нутгийн чинь би захны их уулын үнэлдэ манай аав тэгээд манай бид нар харуулдах гэдгийг. Тийм байна. Тэгээд цэрэг боломжлаад ирсэн шиг байгаа үстэй. Тийм. Би ч гэсэн бас манай халдхлын байлдаанд оролцчихсон 39-нд. Би ч дараа нэг 6 жил цэргийн алба паацсан тэгээд цэргийн алба тасраг үл яваад байгаа шүү. Тийм байна. Та ч нэрээ 6 жил цэргийн алба бас таасан шүү дээ тийм ээ. За тийм. Тэгээд одоо хоёлоо нөгөө эмч мэрэгжлийг сонгосон яриад гоё ирэхэд орё тийм ээ багш. За тэгээ. Ер нь одоо ингээд та цаа говьлтаа одоо ангаахын дунд сургуулийг онц төгсчөөд тэгээд одоо төв ангаах руу яаж ирв ингээд энэ тухайга яриулах чаа. Тий би говьлтаа ангаахны дунд сургуулийг төгсөөд 1 жил захны их болд баг ивчээр ажилласан. Хоёрт баг гэд. Тэр манай өвөөгийн яг төс нутг байхгүй юу? Тэр чинь доцсон сайхан ч би нэг ингэсэн юм аа. Говьлтаа ангаах нэг дунд сургуулийг төгсөөд би дээрээс 2 орж ирсэн. Тэгээ надаас 1 оноо ил байсан хүүхд ангаахын дэд дороод тэгээ би бол нутгаар гойж байхгүй юу? Тэгээ Завхан аймгийн одоо эрүүл мэндийн газар очив штэ. Тэгээд бид нар ч нэг шин төгссөн хүүхдүүдээ газрын даргатаа танилцуулна, бид нартай танилцуулна юм болно штэ. Тэгсэн чинь манай эрүүл мэндийн газрын боловсон хүчин говьлтаа ангаах ухааны дунд сургуулийг надаас хэдэн жилийн өмнө төгссөн хүн тарахгүй юу? Тэгээд чи ингэсэн. Чи чинь онц төгссөн юм шүү дээ. Ангаах дорн үздэг. Явандаа удчлаа гэсэн чинь. Газрын дав хорсоо гэдэг юм байсан. Та тэгвэл юу яа чи? Хорсоо дарга дээр очихоор надад чинь санал хүсэлт юу вэ гэж асуун шүү. Тэгэхээр чи ингэж хэл. Би говьлтаа ангаахын дунд онц төгссөн. Одоо тэр чинь техникум төгсөөнийг 2 жилийн дараа л конкурст орох юу гэдэг
юу зөвшөөрлөгдөж байсан мэл шүү дээ. Тэгээ 2 жилийн дараа намайг конкурст оруулаад өрөө. Намайг харин хамгийн хүнд газар хавьялчаарай гэж хэлгэсэн. Би тэрүүгээр тэгсэн. Тэгсэн чинь намайг хамгийн хүнд газар хавьялсан нэг Завхан аймгийн их улс хоёрт баг байхгүй юу? Тэр үедээ баригад өгдөг байсан. Тэр яагаад хүнд сум гэхээр тэр хуучин сум байсан. Хойг баригад хойг сум гэж. Тэгээ сүүлд их болтол энэ хойг сум ганцхан баг болоод ирсэн. Тэгэхээр зэрэг одоо 2000-аад хүнтэй 403 өрхтэй нутгад одоо Булдан нураг дамжиж байгаа хэцүүлдэ. Булдан нуранд хойшоо сангийн талаар орж цусдаг, өвөл уршгаа хойг тал руугаа орж цусдаг. Тэгэхээр зэрэг өвөл их хүнд яг Булдан нураг дамжчихсан. Тэгэхээр одоо морьор ухаарчин зэрэг үндсэндээ бол зарим юунаас замаас гарч зэрэг манай хийгт талцсан састай болчихсон байхгүй юу? Тэгэл морчин сохрон морчин 2 улсаар эсчихдээ штэ. Аах төрхөт өвлчин гэдэг чинь 40 хэдэн градус болдог штэ. Шөнөөрэ юунд явна, бодлогонд явна, даар хүний өвлгөл их таардаг өлчих гэлээ. Тэгээд дарахаа буугаал морь хөдөлж алхаж гал буцаад мордол тэгэл гэртээ ороод морь түшээнд нэ штэ. Сайхан дулаацал удах чад гадаас өрөөлд бодлого. Басгасаа тэгж нэг жил болсон. Тэгээд одоо тэрнээсээ жаахан залсан ч юм яах ахаад нэг жил болцоод би конкурст болно да гэж бодож байгаа. За яа идэх сайн шийдээгүү аймаг ороод шийдэ гэж бодоод орсон чинь натамд тэс усын манай сумын тэс багийн баяршилгад натамд гэсэн залуу байсан. Тэр ичиж хоёлаа яасан ч одоо ингэ хоёлаа яг нэг жил ухрыгээд интернетээс гаргаад яг хойдон конкурст орох яах вэ тэргээд тэгсэн нэг манай боловсон хүчин байсан гэсэн залуу байгаа шүү дээ намайг дараагийн тушгаарыг жилээрээ тэр чи ирж байна. За тэгээд надтай бол баяжир дотор байсан. Та хоёр одоо яаж байна? Одоо хойдон конкурст орох гэж одоо цэрээс гаргыг би ингээд гаргаад өгч чадлаа шүү гэсэн чи хоёулаа орондоо цааш явчих. Ааш та хааш таах юм чинь нэг цэргээч гэсэн анхаарт орч болдгоо иргөөд явъя гэсэн тэгээд хэлсэн шүү дээ. За тэгээд зэрэгт ирсэн чинь яаж байгаа юм? Тэр жил одоо 79 он шүү дээ. 79 он чинь улс төрийн хувьд эвгүй байсан шүү. Нөгөө нэг хятадч үеийн дараа дайрцсан. Тэгээ Оросын цэргүүд чинь юу яаж магадгүй нөгөө Монголд ороод ирсэн. Ордон бүр ангийн гарагсаад ордож ирсэн гэж шүү дээ. Оросын цэргүүдийг Монгол руу хятадууд дайрчлаа гэж хэлсэн юм шиг байна лээ. Бүр явган марш орж ижсэн гэж байна шүү дээ энэ ховдмодоор. Тэгэхээр яасан чинь хажуудлын хүнээс хөөе хятадууд хаагуур ороод ирсэн бэ хаагуур ороод ирсэн бэ гэж асууад байсан юм лээ. Тэгээд тэр хятадууд ороод ирсэн гэж ойлгуулж штэ. Тэгээд тэр жил нэг аймаа жаахан өргөдсөн юм шиг байгаа. Эмнэлгийн батальон гэж байгаагүй тэгэхэд. Гэсэн тийм батальон байгуулад тэр батальонд нөгөө тэр жил зэрэг татгдсан эмчнэрийг оролдоо оруулчихгүй юу. Тэгсэн чинь 10 баг хэмжээж таарсан. Тэгээд одоо тэр эмнэлгийн батальон гэдэгт л би албаасан да. Зөв. Тэгээд одоо юунаасаа цэргээсээ ирээд огшаа тэгээд анагаахын дэйдэд орж байгаа юу? Тий. Цэрэгт би 6 жил болсон юм аа. Улаанбаатарт чинь нэг хагас жил болоод тэгээд зүүн баянд цэргээрээ хагас жил болоод тэрнийхээ дараа үлрээ дахлагч болоод 1 жил болоод дараа нь офицер болоод 4 жил 3 жил гарсан юм одоо юм байна. Энэ хооронд их олон анги тавьсан цэргийн анги. Каранти веган зэргийн каранти шин зэргийн каранти гэж тань сонссон байлаа. Тэнд нэг юм болсон шүү дээ. 1000 зэрэг байдаг байсан байлгүй. Тэгээд би эмнэлгийн батальонд нойрлогдсон байлаа. Тэгсэн чинь нөгөө 1000 зэрэг хоолыг бэлдэх гээд галдуугааны тогоочор бэлтгэгчнэр тавилд юм байл да. Тэгсэн чинь намайг нөгөө гурилын бэлтгэгчээр дамжихгүй юу. Тэгээд өөр нэг зэрэгтэй ойлаа. Цаана ногооны бэлтгэгч гэж бай, махны бэлтгэгч гэж би аав сурган дарга нар байна. Тэгээд гурилын 7 хоногт 2 удаа ордог. Нэг удаа орохдоо 70 кг-ийн 2 шууд аварлыг зуулж ирж таслан шаарна. Хөөх. 2 шууд 140 кг. Тэгээ маргааш нь гурилын хоолны гэх юм бол нөгөө зэрэгтэй өглөө 6 цагт гараад хоёлаа нэг ийм том кастролд зуурна шүү дээ. Бас 10-аад хэлийн хуурай бол гурил бол авчихна. Тэгээд нэг нэлээл нэлцгайдууд урахгүй бол хатуу зурчил тийм том юм шиг дийлэхгүй шүү дээ. Жаахан нэлцгайдууд болж байгаа нэлээ ингэж нэмгэлэхдээ их нэмгэлэхгүйдээ баг нэг сайн шүтээс агуулж шижсэн юм. Тэгээд тэр галдаанд ийм том тогоотой. Тэгээд таг нь байн халуун байдаг. Тэгээд зөв тэндээ тавьчихсан сайхан ирс чинь тэгээд тасалдаг. Тэгээд шинэ 12 ихтэл тусдаг гэсэн шүү дээ. Тэр бол над их сайхан байсан. Ягаад гэхээр зэрэг цэргийн чинь нөгөө нэг жагсах байгсаа сайшаа наашаа гүүх сургуулах юм. Ерөөсөө өглөө босоод голдгоон тааш шүү дээ.
Хоёрдугаар шизруу шиг үлсдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм асуудал байхгүй. Зэрэг болгоос идэхгүй шүү дээ. Тэр чинь тэнд нэг галдгаа тарьсан бас нэг хэдэн оогорууд байна шүү дээ. Тэд нар чинь одоо өдөр өдөр хоол идэхгүй шүү дээ. Тэгээд шөнө болохоор зэрэг нэг бүх зэрэг унтсны дараа нэг энэ тентхийн жамаа тавчтай цуглуулж аваад нэг хуцаа гэдэг хоол юм тий. Хуцаа гэдэг нь юу гэж байгаа гэхээр зэрэг тэр маал чинь бошг гэдэг байсан юм. Бошгноос чи юм том модон утгаар авдаг юм. Тэгээд нөгөө тогооныхоо яралдаг юм. Дээрээс маха сайхан өгтөө маха ингэж хийгээд одоо маасанд нь урчдаг байхгүй юу. Тэрийг хуцаа гэдэг юм. Тэгээд тэрийг л хийдэж шүү дээ. Олддоггүй. Өдрөл яваханд таглах маас зүйл хийдэн. Тэгэж би ямар карантин өнгөрөөд. Тэгээд хурцсан жайцсан байсан. Тэрнээс хойш би жаахан халгацсан. Одоо үйл авгаад ногоо арилгахт нь тусгаж өгдөө. Гурил тасалт нь тусгаж өгдөг шүү дээ. Сайн л дээ. Тэгшээ. Дараа нь тэгээ зүүн үе нарсан чи би танкын оронд очлоо. Танкын ороо ихгүй. Нэг хэрийн сургууль мурал их чинь танктай суугаа юм шүү дээ. За дараа нь катушны ангид очлоо. Нэг 10 бодлоо тий. Тэр чи бас их гоё. Зөвхөн зэрэг гэдэг нь 30 эдгэн зэрэгтэй. Тэгэхээр миний айцхан жоохон гэсэн. Дараа нь 199 гээд нэг мутбуудлагын хороонд очив. За тэр бол 2000 зэрэгтэй их ажиллагаа ихтэй. За тэнд удаагүй 2 сарлангууд би 065 гэдэг энэ улаан орондоос 2 өдрийн мэдвэлүүдээ. Тэрний харьяа хараад алгатар. Онгоц зардаг. Тэр чинь манай өмнө телевизэд хариулаад нэг тийм 10 хэдэн жилүүдээ тийм ороод байдیں۔ Тэрний Баян хонгорын ороод ноцсон. Баян хонгорын баянлагсан. Тэнд одоо 4 жил болсон. Тэр бол надад бол их сайхан байсан. Ер нь бол 45 зэрэгтэй. 45 6. Тэгээ шин зэрэг нь 10 зэрэг л байна гэсэн үг шүү дээ. 3 оны зэрэг байгаа юм чинь. Тэгээд миний хийх ажил зэргүүд өвчнөд байх юм байхгүй шүү дээ. Үндсэндээ өвчтөр асгатаад эрүүл нэрж байгаа юм чинь. За хай нэг олгоомлгойн загаал байдаг өвчин зарим зэрэг гидсгүүлгэн. За заримдаа энэ тэнтэй задуулсан, шилбэлцсэн өнтер зогч явна. Хаяана хатг мандсгаран тэгээ шүд өвдөх ийм л ажлууд байсан юм. Тэгээ яг хөө тэнд би 3 жил 4 жил дараатай болоод яасан чи би хоцрогдож байгаагаа мэдлээ. Яасан гэж чинь цэрэгт нөгөө дээд сургууль төгссөн өөрөө эхэлж байгаа. Оросд сурж исэн өөрөө эхэлж байгаа. Тэгэнгүй чинь батайгаа чинь тэрний ажууд байдгүй те. Эд моноо гэдэг чинь болоодагч ангаад өгсөд 4 жил явшин шиг нөхөр чинь. Тэгэнгүүт за ерөөсөө биш байна. Одоо дээд сургуульд орж авахгүй бол би ястаа хөдөлгөөний хасрын менежер одоо гомстор орсон. За. Тэгээд одоо ангаахын дээд орж ирээд. За тэгээд багшаа таа чинь бол бас мэс-таслын юмч болно гэж боддог байв уу? За ерөнхийдөө бас дотроо тиймэрхүү бодолтой байсан. Тэгээд дугуйланд явдаг байсан нэргөө их шиг манай өслийн багшууд хэрэг жахан наалда шалгаанд нь бас хамт орж марж тэгжсэн. За дараа нь бол ангаах төгсгөөс 2 жилийн өмнө удаа Төвшин бот гээд манай ангаахын зүрхний багш байсан. Тэн дээр бидний нэг 10-аад хүүхэд нэг дугуйлан болж хичээлдэг байлаа. Тэнд одоо манай ардамж бодногийн болцсон юм байна. Манай сургуульд багш байсан хүмүүс би за тэгээд одоо мөнгө 50 гээд хавдрын мэдлээс зөвшөө халдварлын бизнес дараа байлаа мөнгө 50 чинь. Одоо ажиллаж байсан тэр байсан. Амарцсан гэлээд манай сургуулийн физиологийн багш байсан сүүлдээ нэг сайдын зөвлөх хүмүүлгэж байсан тэр юм байсан. Батсан гэлгээд бас нэг эмхтэй байсан тэр согтхуй гээд аюутан байсан. Согтхуй маань манай ангаах ухааны их сургуультай багш оруулж үлдээд сүүдээ сайд нэр 2 дугаар эмнэлэгт байж хаад ерөнхий сайдуудын их холомж байсан доо. Бат сайд нэр байсан гэлээ. Тэгээ бид нар ийм дугуйлан байсан. Бид нарын юу гэдэг байсан гэхээр зэрэг тэр нэг зүрхний эхогийн аппарат орж ирсэн. Тэр ганцхан 3 дугаар нэлт байсан шүү мөлий. Төвшин бот багш маань л тэрийг хариуцдаг. Тийм учраас бид нар нэг зүрхний эхогийн талын хичээлэг төрхөө заагаад тэгээ бид нар тэрүүгээр бас Монгол хүний нөгөө зүрхний эхогийн үзүүлэлтүүд тогтоомж байна шүү дээ. Зүүн хотлын ан тийм байна, морь хотлын юм байна, хавхлагын юм байна гэд тэрийн дангуудаа бид нар нөгөө ягаад төвшин бот багш Монгол хүний тэр эхогийн үзүүлэлтийг зүрхний эхогийн үзүүлэлтийг анхудаас батлаж за бид нар бас тэрүүгээр илтгэл тажиударт Ишбассын ундралсан санал малын гэрчлэг өгчээсэн шүү. Тэгээд яг төгсөн чинь зэрэг нөгөө клиникийн судлалын багш аавна гэж би сонслоо одоо дам. Тэгээд бодоод байсан чи ерөөсө клиник юм судлал хичээл орцсон. Клиник юм судлал гэдгийг тэр үед ихсэн манай сургуульд 90-ад оноос клиникийн судлал зааж ирсэн байгаад говьлтад намайг төгсөөд клиникийн судлал ордог гэсэн байхгүй юу. Тэгээд тэр нь их гоё хичээл. Тэгэхээр ганцхан онлын юм биш. Тэгээ өвчнөө ирээд, эмээ ирээд хооронд нь уйлдуулаад ингэж имтлэх ёстой гэдэг нэг уйлдаа холбоотой гоё хичээл болсон байсан. Тэр санаанд оронгуудаа тэр чинь зүгээр юм шиг гэж бодоод
Линкэмдэр ажиллаад энэ хэрэгсэн шилтүүлсэн биш байсан. Мегмор багш байсан. Тэгээд бид нар очиж яайл би ийм саналтай байна гэсэн чинь саадгүй миний төгсчөө төрөө дээр гэсэн. За би тэгээд төгсчлөө. Улаан дипломтой төгсчлөө, онц төгсчлөө. Тэгээд нэг хоёр дээр очсон чинь за тэгвэл юу яа. Манайх багшаар авъя. Тэгтээ тэр үед чинь багшаар авах хүн хөдөө нэг жил ажилладаг байсан. За тэгээд чиний гэж ажиллаад ингээд өрөө дээрээ гэсэн. За тэгсэн чинь яамнаас намайг Завхан аймагт тойролцсон байна л да. Нэг жил ажиллана гээд тэгсэн чинь Завхан аймаг намайг Ховын тал гэдэг газар барилсан байна л да. За. Тэр их сонин газар. Та нар сонссон байлгүй дээ. 90-ад онд чинь Ховын талын 50 сая маяг нөгөө ачааж байгаа юм байсан хөдөлмөр гадар. Тэр мөрий чинь тэр мөнгөрөгдүүлсэн тэргээ шүүх мөөхө болохгүй л ингээл боо юм болж ирсэн. Тэр газар очсон л да. Тэр их гоё газар. Тэр яадгийн гэхээр зэрэг одоо 3 талаараа усан хүрээтэй, нэг талаараа илсэн хүрээтэй, гаднаас бол чон мон мал зал янз бүрийн баг орохгүй. За. Хүн нь бол яг их орч гардаг байгаа. Тэр сонир газар байхгүй юу? Тэр яадгийн гэхээр одоо наатлаараа бол захан гол байдیں۔ Тэгээд цааталтаа бол хар нуур гэж байдгийг. Тэгээд хар нуур захан гол хоёрыг холбосны гол бий. Тэрийг тээлийн гол гэдэг үлээ дээ. Тэгээд урд талд нь юу вэ? Дөргөн нуур бий. Дөргөн нуур хар нуураараа холбосон хобын хоолойд басвсан ашиглагтай. Урдталтай бол Монгол үз байхгүй юу? Зүг. Тэгэхээр тэнд яадгийн хэрэг зургийн цагт бол чон орж ирэхгүй. Тийм том холоодыг гарч. Өөлөл яг хүмүүсэн дээр гөр ороод ирвэл нэг мөрийг хойж орно бариад авчихна. Тэр Монгол улсын чинь дээрээс адуу мал зээр давдгүй штэ. Хоолтой хөхмөрттэй залгадаг. Тэгээд нутгийн ярдгийн хөхмөрт манайхан зээрээ болоосолд юм аа гэд. Тэгээд зээрээ туугаад Монгол улсыг давуулчдгийн л хөхмөрт хууршин. Манайхан тэгэхээр очиод хөхмөртөөс нь буцаад давуулчдаг. Тэгээд одоо тэр чинь хүн эмнэлэгтэй, цэцэрлэгтэй, богсруултай, савнгийн үйлдвэртэй газар байсан. За. Тэгээд одоо юунаас хойш бол намайг ирсэнээс хойш тэгсийгээд татан богдсон байлаа. Одоо тэр нэг юу болсон? Такс нутгшуулж байгаа. Бүх нутгшуулж байгаа. Ахад зээр нутгшуулж байгаа. Ийм ар болсон байл. Одоо ч бүр ойлцсон баха. Тийм байгалийн зохистой болсон байна гэсэн үг шүү дээ. Яг зөв очиход жаахан л бартаатай байсан тэрүед одоо гүүр нь гайгуулад үсттэй. Намайг очих Завхан голын гүүр нороод ийм болсон байсан. Тэгэхээр тэр яад инхээр сураг өндөр гарч чадахгүй. Унцгад байгаа үстэй. Нутгийн жилууч нар яаж гардаг гэхээр зэрэг энэний чинь энэ дээр нөчин гото хаазаа ингэж тохируулж юугаар хөшөөд мануулаар хөшөөд өрүүлээ бол энийг юм бэлээд ирэхгүй болгоод тэгээ нэгдүгээр харанд тавьчаад энэ талнаараа зогсож байна. Тэгэхээр баш өөрөө шүү дээ. Ингээд засгаар гараад тэгэхээр гүж гэмд ороос шүү. Ганц 2 жил болж байсан. Тэгээ сүүлдээ тэр гүүрийн хавдынхаа зассан байл хавд засаад арай жоохон аяг болсон. Маш гардаг л болсон л доо. Тэгтээ бас тэр болтол би хэцүү байсан. Ягаад аймагс машин дуудахад Завхан голыг гарч чадахгүй ирэхгүй. Тийм бай. Намайг тэгээд тэгсэн. Чи бүр их болохгүй бол онгоц дуудаар гэсэн байхгүй юу? Тэгээ би нэг бод онгоц дуудсан. Тэгсэн чинь ягаагүй. Ирээгүй. Надад нэг араадын холбоогоор зөвлөгөө өгсөн. Араадын холбоо яадаг гэж ховын талд юу байхгүй. Уцаал байхгүй. Араадын холбоотой. Тэгээд наатал нэг тийм 50 км-ийн наатал 5-2 гэдэг байдгийг. Тэн дээр нэг тийм араадын станц байгаа. Манай хоёр бол хоорондоо долгионоо тааруулж ярина. Долгион таарахгүй л ярьж чадахгүй. Цагаа болцож байна. Цагаас хойно мөн ярихгүй. Цагаагаар бол бас ярихгүй. Тэгээд дуудлага тэгээ миний өснө юу гэж чинь зөвлөгөө өгөхөр бол би тэр нөгөө 5-2 гэдгийн тэр ардад чинь малчин хүн сууж байгаа шүү дээ. Тэр үлээ ийм хүмүүстээ ийм хүчтэй ингэж би имчилгээч чинь одоо ямар гэхээр тэр 4 сумын төвийн нэг холбооны хүнд хэлж байгаа шүү дээ. Тэр нь бол амар холбож байгаа. Үлгэж байгаа. Тэгээд сүйд бодсон чинь тэр онгоц зэрүүл явах байсан гэж бодсон чинь нэг удаа онгоц зэрэг зардал манай тэр ховын талын нэг жилийн хүмүүс имлэгийн зардалтай тэнцүү байсан юм шиг. Тэгэхээр яаж онгоц зэрэг имлэгийн шиг байна. Тийм сонин газар нэг жил боллоо. За тийм. Би 3 дуудлага ирсэн өгсөн юм аа. Сүүлд нь Завхны төв эмч намайг яхан сайшсан шиг. Жил бар 30 дуудлага гэдэг байсан юм сэргэнэ. Чамаа гэсэн чинь орох ирсэн. За. Асуудлагтаас гэлт. Тийм бэ. Тэгээд ангаахтай яриад багшаарсан. За тэгээд багшлаа. Ангаах багшлаа төм сургалтын гүйдэгч магвагш намайг их сайхан хүлээж авч байна. Тэгсэн чинь бас анагаатай болоогүй. Нөгөө Завхнаас би нааш ярьсан чинь Завхны эрүүлэндийн газрынхан чинь эрүүлэндийн ямар Батбаягийн дахиад нэгжил ажиллуулж өгөөш гээд. Юм бичсэн. Тэгээд чамайг ингэсэн шүү дээ эрүүл газрын дараа гэхгүй. Тэгэж би санаж байгаа юм шиг шилтүүсэн багштай ярьлаа.
Тэгээд зөвхөн ямар ярьж байгаа нэг тэр жилийн боловч авч ирсэн шүү дээ. Тэгээ бол дахиад өчлөө. За тэгээд ингээд сайхан тэгвэл анагаахт тэгээд нөгөө одоо яг им судлалын чиглэлээрээ тэгээд им судлалын шүрээд дагнаад тэгэхэд чинь манай нөгөө систем ч нөхцөлийн системээс өөр болоод хичээлийн програм өөр болоод шинжлэгчээс л үйлдэ бас. Тэгээд шүлтэн сурам өгч им судлалын хөтөлбөр нь бид нар үзчихсэн хөтөлбөрөөс өөр хөтөлбөрөөсөн л дээ. Тэгээд бүх үзүүлэн солигдсон үсттэй. Тийм бэ. Тэгээд би чи нэг сар орчмын өмнө очицсан. Тэгээд цаар бүх үзүүлэн гээйлээ. Шүлтэн сурам өгч чинь л да бүх үзүүлэн гээ ингээд нэг үзүүлэн нэг баатам дээр л идэг. Тэгээд кваска барайл үзүүлэн би барайл явал тэргээ өөлгөөл тэгээд задаг тийм систем дээр нэг проектор төрөвч байхгүй шүү дээ. Тэгэл одоо нэг жил ажиллаад дараа нь бол нэг жилийн англи хэлний сургууль дээр ангаах маягийн дамжаа гээд нэг 10 туу сонгож яваад энд нуус дахиад мундаг гэвэл цагаамсаг мөнгөтэй метр очиж шүү дээ. Тэр зогтойгд нар. Тэгээд нэг жил англи хэл үзээд тэр орондоо салингүй хүчтэй 70 төгрөгнөөс хэлдэг. Уул нь 700 төгрөг сэлдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр л жах эдийн засаг хэсэгтэн тэгээд тэгчихсэн. За та ч одоо ингээд ийм судлалаараа дагнж яваад за тэгээд яг энэ чиглэлээрээ бас нэлээ олон бас чиглэлээр мэрэгчлэлтэй ишлүүлсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ талаараа бас дэлгэрүүлээд яриа. Тэгээд 1994 онд чинь одоо эрүүл мэндийн яамнаас клиник фармакологоор гадаадад мэрэгшүүлэх тийм шийдвэр гарсан юм байна лээ л дээ. Тэгээд 3 хүн авна гэсэн юм байна л да. Тэгээд тэрүүд нь бол гэлэг жамцогч, туул гээд 3 дахь эмнэлгийн эмч нэг нь би бид гурав орж таарсан. Бас болоогүй англи хэлний шалгалт өгч байгаа. Тэгээд Словак улсад очсон. Словакийн Каменскийн нэрмжлэх сургууль гэж байдгийг. За тэн дээр төвлөрөөд. Тэгээ нэг больниц байдгийг хавдрын больниц дээр нь төвлөрөөд. Тэр нөгөө цусанд эмийн концентрат үздэг багчтай. Тэгээд клиник фармакологийн шингуул тал нь нөгөө хүний бид байгаа цусанд нь хэд байна, шээсэнд нь хэд байна гэдэг нэг олон тодорхойлдог л да. Одоо ч манайхан дэрүүнд орж чадаагүй л шүү дээ. Тэр үе тийм дэрсэн. Тэгээд тийм сайхан газар мэрэгчлээ иштүүлсэн мундагч одоо мэрэгчлэнүүд таасан их хариуцлагатай хүмүүстэй ч таарсан. Тэгээд тэрийгээ төгсч ирээд одоо клиник юм судлал хөтөлбөр гэж манайд байгаагүй. Тэгээд клиник юм судлал хөтөлбөр хийгээд тэгээд өөрөө тэр чиглэлээр дагнан зааж эхэлсэн дээ. Тэгээд дараа нь миний мэрэгчлээ иштүүлсэн газар чинь 1999 онд юм аа Тайландд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар голонтонд Чулаланкорник сургууль гэж байдаг Тайландд. Тэрний багш мэрэгчлэнүүд ирж зааж ирсэн. Тэнд нэг тийм 14 он гэж санаарт явлаа. За тэр бол маш их сайхан байсан. Өөрөөр хэлбэл би нүдэх тайсан гэдэг юм уу та. Тэнд дэлхийн ер нь бараг 30-аад орны байхаа нийт 52 хүн орсон тийм семинар болсон. Тэнд Оросоос ч байсан, Молдовоос ч байсан, бүр Америкаас ч байсан. Америк өөр нэг ямар юм бэ? Тэн хоёр үзүүлчин дээр байдаг. Костарика билүү? Тийм байна. Тэгээд Солонгос байсан, Япон байсан, Филиппин байсан, Дан байсан, Интэг байсан, Камбож байсан, Лаос байсан, тэгээд Монгол, Хятад байсан гэх мэт. Тэгээд нэг олон үндэстэй нэгтүү семинар хийж их сайхан танилцсан шүү дээ. Би энийхээ зангаа болсон чинь 14 он л. Тэгээд ирээд адрес авчлуулаа би ном бичиж эхэлсэнтэй. За тийм. Яг клиник юм судлалын эхлээд л бол би нөгөө зайлшгүй шаардлагатай юм лавлах бичсэн. Тэр нь бол яамнаас захиалгатай байсан юм аа. Ийм лавлах хэрэгтэй байна гэдээ над захиалсан л да. Энэ клиник орлогодлоос нэг түлхөө өдний номуудаас шаанслагатай биш гэсэн шүү гэсэн би бас харалттай байсан. Тэгээд тэрийг бол 3-4 дахин бичиж 12 гаруй он гэсэн үчиг бичсэн шүү. За. Тэрнээс хойш нөгөө яамны чинь нөгөө хэлүүлдэг төсвөл байхгүй болсон. Тэгээд би тагараа намайг хэлэхгүй нөгөө авахгүй тэгээд тийштэй ингээл явж штэ. Тий. За тий. Одоо агшаа нөгөө таны бичсэн номууд байгаа бас та чинь мэрэгжлийн номуудаас гадна бас нутаг усныхаа түүхийн номууд гээд ингээ бичдэг тийм ээ агшаа. Тий. Тэгээ ер нь одоо энэ бичсэн номуудынхаа тухай бас ярил л даа агшаа тийм ээ. За хамгийн эхний ном 1999 онд би нөгөө зайлшгүй шалгатай минь лавлах гэдгээ бичсэн. Одоо тэнд тэрний одоо хамгийн сүүлчийн биш сүүлнээс хоёр дахь хэлний юм байна. 2006 он 2010 онд хамгийн сүүлчийг бичсэн л дээ. Тэгээд 2000 онд клиникийн судлалын үндэс гэдэг ном бичсэн. Тэр маань клиникийн судлалын хамгийн анхны ном л доо. Тэрийг бол хичээж бичсэн би энэ чадлын хайраар бүх юм шингээж бичсэн. Тэгтээ бол дандаа дэлхийн нөгөө
жишг болсон юм даа. Хуучин шиматанда Орсыг авчаад идэв байхгүй юу? Тэгэхээр яг эмнэлэг эмчилгээн дээр шүү дээ. Тэр үеийн Орос бол уул нэгсэ. Одоо шалтгаан, эмгэж зам тэгээд эхний ээлжийн эмчилгээ, авсарсан эмчилгээ, туслах эмчилгээ гээд тэгэхээр зэрэг тэр нь бас нэг аваад стандарт гэхээ зэрэг арай болдог. Яг имийн хувьд л тэг Орсын номууд дээр юуг бичдэг байсан гэхээр зэрэг ухаандаа зүрх Атенлол имгээ байна гэж бодоход бол стандарт бууруулах гэдэг хэрэгж болно. Зүрхний эм зөрлөх гэдэг хэрэгж болно. Зүрхний ишмэг хэрэгж болсон 3 залтан шүү дээ. Тэг Орсын номууд бол залтын хэмжээд ийм 3 шиндэрлэгээд хэрэг тунгаач зэрэг 50 мг 100 мг өдөрт 1-3 удаа унах гэвчиж шүү дээ. Тэгэхээр 50-аар уух юм уу? 100-аар уух юм уу? Нэгийг уух юм уу? Хоёрыг уух юм уу? 3-ыг уух юм уу? Тэгээ яг тэрийг л анзаарсан учраас тэрийг ялгаж бичсэн. За тэгэхээр гажинлооны тухай ч нэг сайн дурддагддаг байсан юм социализм үед. Тэгээ гадаадын гажинлоогоо их юуж ашиг бүгдлэгж яадаг юм чинь. Тэр гажинлоо энтрийн л бол би эдэн хам болгож өчөөд их ноцтой гажинлоогийн боод томсгэр өчөөд их олонтоо тохиолдог нь л доорн зураад гэдэг. Дээрээс нь би тэр категоричлуудыг оруулж ирсэн. Манай шин дөрөв категори байсан шүү дээ. Сумын тэгээ юу чондондын нэгц юу аймаг дүүргийн нэгц мэлэс гэдэг. Тэр мэрэгэн ялгаа категорчлаа гэсэн дэлхийн шигтрэл дээ. Дараа нь ерөнхийдөө бол тэр жирэмсний категори чинь гадаад бас анхаардаг шүү дээ. Жирэмс үе ширхэл ABC гэдэг байдаг шүү дээ. Тэр мэрийг би ялгаж утсан. Тэгээд шинэлэгдэл болсон л доо ер. Тэгээд тэр согч байна. Яг байна. Энэний хэнд энэс ш бичэлгүй явсаад энэ жил одоо би бичээд дөнгөж сая хэвлэлдэг лөө. Одоо их сад гарч байгаа хтэй. Тэр маань л нэлээд объемтай 700-аар оцтой нам болсон. За. Энэ мөнгөс хөвлөс их сайн явж гисэн шүү. Одоо бол би өөр хөвлийн газар өгч байна. Тэр маань сайхан явуулах байх гэж бодож байна. За түүхийн хувьд бол яг да би төрөлхийн сонирхол байж магадгүй. Ингэдэг байсан юм аа. Манай аав ээж үлгэр түүх их ярьж өгдөг байсан юм. Тэгэхээр манай 2 том эгч тусдаараа явчихаар аав ээж 3 хөгтлөлнөөс 3 байна. 3 байдаг ч хамраар ингэ зэрэг тавьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ээж аав хоёрын нэг нь үлгэр ярьж өгдөг. Онцлох шал тэр шүү дээ. Араби алтан бус гэж үлгэр ярьлээсээ арж барж хааны тож гэж үлгэр ярьлээсээ. Тэгээд тийм үлгэр түүх юу таа байгаа. Манай аав бол энэ хариуцлагатай ажиллаж сэргээс ирээд наран сум намарын дарж ясан энэ тусан зөвлөлт намарын дарж ясан шүү нэлээ. Бас үйл судалтаар үзснэг хүн ажил хийж ясан юм лээ. Орш орны дарга хийжсэн гэдгийг тэгээс үлд нэгдэл байгуулад гişүнээр нэлсэд аав ээж рууган гişүн сүлдээ мал балсан юм лээ. Тэгээ хөдөөгийн айлууд чинь нэг суур гэж байдаг шүү дээ тийм ээ. Суур гэдэг чинь нэг 5 айл ч юм уу байна. Тэгээ тэн дотор суурийн ахлагч байна гэж байдаг. Тэр хүн одоо зохион байгуулах хэрэгтэй дарга шүү дээ. Тэрнээс гадна зааш шүүн хийх ажил бол намын үнийн сонин дээр хэвлэгдсэн юмыг л заавал ярьж өгөх хэрэгтэй. Тэр сонио үйлчлэг гэдэг. За сонио үйлчлэг. Сонио үйлчлэгээс идвэхээр аав бол орой хийдэг. Бүх мал залаа хотлуулчаад ингээ өөрөө ихэр чинь зэрэг сонио үйлчлэгэн дээр шүүн орж ирнэ. Тэн дээр намын юм ярьдаг байх л да. Тэгээд аав бол нөгөө гисрийн төвш шатдаг шүү дээ. За. Тэгэхээр хүмүүс нь дутаа гिचгтэй. Бошуухан шихэл атлуулаад гисрийн төвшөө сонсгоод. Гэхдээ тэр мөрлөөсөн байж магадгүй л дээ. Тэгээд угаасаа л өгтөгөн талаараа аав шихэрдэг байсан, үлгэр домш ширдэг байсан. Одоо бас гавьяатай хүмүүсийн тухай ширдэг байсан, батгал хүмүүсийн тухай ширдэг байсан. Аав нэг удаа ингэжсэн шүү дээ. Юунд дэсэн юу тэр юм чинь баян тэнд аав нэг зэс тавдаг машины жалгаж байсан юм лээ. Тэгээ хийдэг ажил нөгөөс халхан гол лид байлжсэн 39 шүү дээ. Аав чинь 34 онд яваад 39 онд 5 жилд халахлын дайны дараа халагдаж ирсэн л дээ. Тэгээд нөгөө халах гол руу чинь нөгөө арын артлаас нь хүнс хэрэглэл хувцсноор нэмэгдэж ирж байгаа цэрэг мэргийг хөргөж өгдөг. Бус чирэгтэй бол шарахтай шалрдаг байсан юм лээ. Тэгээд тэр тансуулгатл ерөнхийдөө бол баян төвөнд бол Оросын нисэх онгоцны эскадрил Монголын эскадрил байсан юм лээ. Тэгээд нэг удаа тэгж ярьжсэн үг. Ингээд тэр онгоц чинь байж тэр ингээд буудаад тэр болгон яд уу. Сүндгүй штэ. Манай нэг онгоц ингээд түрээд ирсэн чинь ингээд сумны цоолсон чинь 42 сум орсон байсан шүү дээ ярьжсэн байхгүй. Тэгээ мотор руугаа дайрахгүй юу яах бол тэр үеийн онгоц гайгүйсэн байлгүй. Тийм л. Одоо бол далавчандаа бензин байдаг чинь далавч руу одоо дэлбэрч байгаа тийм. Тэгээ тэрээс үүдл уншсан ч одоо тэр юу юм бэ шүү дээ. Шагдрсан Баатар, Дэмбэрл Баатар гэж байдгийг уухан хүн ингэдэг нэг чигээр хэлдэг юм байна. Эдний нэгний онгоц бас тийм байсан юм байлээ.
Тэр тоон байлаа 42 доргой байсан гэд. Тэгэхээр тэднэртэй алба хааж исэн юм байлаа. Тэгээ хавтаа ээж тэгж үлгэр төгсөн стуг байснаас гадна би өөрөнгөдөө дөрвийн сонирхолтой байсан байх тоо. Хоолндоо тэр 3 дугаар ангид ороод 6 дураад эхэлж яана гэдэг маань тэр үед чинь нөгөө Сүхбаатарын танкин гэж байсан юм аа. Тэнд бол хоол нөгөө Сүхбаатар, Чарльз, Маркс, Энгельс амын сүлдэнцтэй болгоо тэгээ явуулсан Баатар хонгороо энэ төр гэж байна штэ. Тэр миний сонирхдаг байсан. Тэгээд тэр миний тавч түүхэн хөн бичдэг болсон байсан. Тэгээд тэр юм чи надад нөлөөлсөн байлгүй. Яг тийм сонирхолтой болсон одоо би нэг ном үзүүлээ тайлбарлаа. Одоо багшаа хоёлаа таны номын өргөнд энэ түүхийнхээ тухай яриаг бас үргэлжлүүлнэ багшаа тийм ээ. За одоо эн чинь ингээд таны бичсэн түүхийн сайхан номнууд байна. За тэгээд түүхийн тухайгаа бас үргэлжлүүлээ яриа багшаа. Тэг яг түүхэн сонирхолтой болоход бол одоо манай аав ээж нөлөөсөн байх тийм ээ. За дээрэс нь бол миний тэр бага сургуулийн хүмүүж нөлөөсөн байх гэж бодож байгаа. Сүхбаатарын тэнгэн гэж байдаг гэсэн шүү дээ. Тэнд дотор ч манай алдартай хүмүүс юу байдаг, хүүхдүүхэн байдаг. Тэгээд одоо багш нартай ярьж өгдөг. Тэгээд хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн байлдаанд орж явсан хүмүүсээ тэгээд багш нар авчиж юу сурагчдаа яриа хэлгээд байсан. Тэр мэд нөлөөсөн байх гэж бодож байна. За дээрээс нэгж жагаад бас 3 дугаар ангиас эхлээ номонд орвоо. Энэ одоо миний хамгийн анх одоо уншсан бисрэг ормоо. За Сүхбаатар гэж. Сүхбаатар гэдэг. Энийг орос хүн бичсэн юм байлээ. Тухайд нь би хүүхдээсэн чинь нөгөө автор нь хинтер тойлголт багт мэдгүй шүү дээ. Тэгээ унсан чинь та нэг Сүхбаатарын тухай юм гараад байдаг. Тэгээд дотор нэг хөөхөн эвтэйхэн шиг ингээд бичсэн. Ягаад Сүхбаатарыг одоо өсгөл дуртай болсон, ягаад өсгөлж болсон, хэл яаж нэвтрэх гэж хэлсэн. Нэвтрчээ дараа нэрээд юу хийсэн гэдэг гэх мэт. Тэгээд энийг унсны дараа чинь би нөгөө иймэрхүү ормоо маягийн юм шиг сонирхолтой болсон. Тэгэхээр номд дуртай болгосон номыг нэг наадах чинь. Тийм байна. Тэгээд дараа нь улаан наран гэж байсан. За тэгээд өөдөө ном идэ уншаал тэгэл ерөнхийдөө ном дуртай болсон. Яг зургийн хувьд бол түүхийн хувьд бол нутгийн түүхийн хувьд бол ингэсэн юм аа. 90-ад он болохоор ч нэг түүхийн бид нарт үзэж ирсэн түүхч ялангуяа Монголынх нэг жаахан тийм ноото болоод байна гэдэг сүнжлүүдийн тэнд гараал тийм ээ. Нэг зохиомол түүх байгаа даа тэр гээл Чингисийн тухай асуудал чинь шөхөгдөөл тэр бол Чингис чинь нэг байлдан дарангуйлагч байгаадас чиггүй бас үгүй юм байна. Дэлхийн нийтийг нэг төвшөлт оруулсан үе юм байна гэсэн санаа сухалзаал. Тэгээд харчин зэрэг одоо манай түүхийн номууд дээр өвчтсөн түүхэн мөч хотлолдог байхгүй. Тэгээд би ерөөсө их зохиолын олж явах хэрэгтэй гэж унших хэрэгтэй юм байна гэж мэдээд тэгээд улсын намын сан суугаад нэг Монголын нүс төвчш надад угаасаа байсан. За дээрээс нь бол улсын данцыг алтан тавьж гэж байна. За devолор их гэж байна. Болор тал гэж байна. Эрдэнэ ирэх гэж байна. Асар шистийн түүх гэж байна. Эднийг би уншаад эхэлсэн. Тэгээд эхлэхээс чинь дараа нэг энэ түүхийн ном шүүгээд явж байгаа чинь манай хошууны тухай түүхэд гарч ирээд байх юм. Тэгээд тэрнийг каталог дотор нь Лажан Коронгийн Бероос шууны дөнгөн амын долгон шидэг юм уу мэдээлүүд тэрийг ингээ үзээдсэн чинь манай хошуу одоо ингэж байгуулагдсан юм байна. Дараа нь л иймэрхүү замаар явсан юм байна. Ийм сүмэдтэй байсан байна. За тэр доторх нөгөө Ууган Имбатар гэдэг хүн чи яаж гавь явуулсан байдгийн байна. Гэх мэт юм гараад ирээд байсан. Тэгээд энийг шүүрдээд байсан чинь энэ ерөөсө нутгийн түүхийн ном тэгэхэд байхгүй юм байна. Сүнсгэлээ. Ингээ бодсон чинь эн чинь ерөөсө ном болчдөг юм болоо гэж бодоод би түүхийн хөрөлн гээд найзуутай байсан. Таш ударах гэж байсан. Аахан доктор Эрдэнэ Батар гэж байсан. Гамбалд гэж байсан. Тэгээд эднээс манай тасан сүнсгэлээ одоо түүх мөхөччээр хүн байна өдрөсөн чи танаас сүнсгэлээс ганц цэдэрч сунгой. Тэгээд сунгой зайлал нэг юм биш чадвар байсан үйл дээ. 98-д байх нь байгаа гэхдээ багчгүй. Тэгэхээр би энэ ядгийн өөрөө юм цуглуулад бичээд үзье гэж бодогдоод. За тэгсэн чинь миний одоо тал бассаах гэдэг юм да манай аав чинь 90 ганц хүн байж байгаа нэг хүнтэй талуулаад ахлуулдаг шүү дээ. Тэдний хүүхдүүдээр дотор их ойролцоо насрантаас их нэг одоо хүлээж авах сурвалж эхэлж байсан тэр үед. Тэгээд тэр нь лээд миний 10 жилийн бөөр багынаас маань янсан жив адья гэдэг юм бэ. Биологи өөрлөнгийн захирлсан аваалагчны амын наримчгийн дараа байсан юм л дээ. Тэгэд гуруулаа нийлж чад ерөөсө бичээд үзүүл яасан ингээд. Тэгэд бичээд эхэлсэн. Тэгээд одоо 98 онд хамгийн анхныхаа одоо хошуунлгийн түүх гэдэг номыг бичвэ. Гуруулаа нийлж бичлээ тийм ээ. За тэгээд дараа нь бол нэг түүхийн амтанд орчих орчин сантанд ороод идэв шүү дээ. Хоонда юун сууж хагаад
архив сууж байгаа нэг юм үзээд бүгдийг үз дамжихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг дараа нэр нь энийг үзсэн тэгээд тэмдэглээд орхичдаг. Тэгээд тэрийг үзээд ахаар чи юм нэмэгдээд байдаг. Тэгсээрээ сүлдээ юм биш. Энд дөрөвдүгээр удаа гэвэл тусан сүнсний 100 жилийн агаар одоо адиатрыг Улаан баяр гэхэд одоо эмч зүүн шилжих ухааны их сургуулийн захир шүү дээ. Энэ угаасаа манай сургуульд тусан сүнсний хүн. Тэгээ нутгийн уран хэлж байгаа надад шинжилт 100 жилийн агаар бичсэн юм аа. Тийм. Завхан аймгийн Тосон Цэнгэл сумаа гэх тийм ээ. За тийм бай. Одоо багшаа таа чинь бол одоо Уугурж Монгол бичгээр бол мундаг. Төвд бичиг хэл бас мундаг. За тэгээ энэ Уугурж Монгол бичиг төвд бичгүүдийг яаж сурав? Тэгээ энэ ном тохиомл юмнуудтайгаа холбоод бас яри тийм ээ багшаа. За тэгээ. Уугурж Монгол бичгүүл яг 3 6 дугаар ингээд байхтай юм байна. Өөрөө би дагаад нэг сурмаа санагдаад. Тэгээд тэр үед Монголын улс төвчөө хэвлэгдсэн байсан сайд эдгээр 1947 онд. За тэрний дараа бол Чойжл Сүрэнгүй гэдэг хүний бичсэн Уугурж Монгол бичиг өөрөө сурах гэж ном байдгийг. Тэр надад ч баг. Тэр үегээр ингээд үзлээл дэхэлсэн юм би. Тэгээ үзэхэлсэн чинь нөгөө бичиг заах хүн байхгүй. Би нөгөө өсөх хэвлэлтэн гэдэг одоогоор нэг дарамлаар бичсэн Уугурж Монгол байдаг. Тэгээд тэрүүгээрээ ингээд сураад ингээд бичээд бас өөр бичээд байгаа юм л да. Тэр чинь манай ээж харч хөөе миний хөнгөж бичдэг шүү дээ гэдэг нөгөө бичгийн хэлээ надад зөвшөөрж өгөөл. Манай Уугурж мэддэг юм байсан гэж. Тэгээд ээж минь тэр зөвшөөрүүлж өгчээсэй. Тэгээ яг ямар ч сонирхдаг болсон. За энэс Уугурж зааргаагүй тэгээд яг Уугурж Монгол учир чинь зүгээр нэг уншаад ингээд яаж хараа заншиж хараа зэрэг цааш нь уншихад бол ингээд хөдлөө өвчтгөл бичих шүү дээ. Ер нь бол дөрмөрмөн одоо яг бичихгүй юм л уушгад л хэрэгтэй юм чинь. Тэгээ угаасаа Уугурж Монгол бичиг чинь сүүлийн үед Вередноос уншилсан та түүхийн номууд чинь их зохиолууд чинь кириллээр юус байхгүй. Дан Уугурж гараад байсан. Эрдэнэ төвчгөд ингээдсэн байдаг байсан. Астралчтай түүх байдаг байсан. Алтан төвчлөл олон алтан төвч тэндийн хайр кириллээр гарцсан байсан. Тэгээд одоо Уугурж Монгол бичиг өцөхгүй бол угаасаа нэг Монголынхаа түүх рүү ч мэртний түүх рүү өгөхгүй л болчихж байгаа юм чинь. Кирилл үсгийн түүх гэдэг маань үндсэндээ бол Кирилл үсгэнд орсон сошиг түүх. Ер нь ардын бяцлал сошиг түүх болж байгаа юм чинь. Тэгээд сошиг түүхийг уншилгүй угаасаа Уугурж Монгол бичиг битгэс л аргагүй байсан. Тэгээд ч одоо өргөжлүүлээд хөгсдүүдийг уншлаа. Тэгээд одоо нэг амтанд орж байгаа чинь тэр Уугурж Монгол бичиг түүхийн номод ч явсан гэдэг шүү дээ. Тэгээд бичиг бол инглээ. Ер нь уламжлалт хаан би сонирхтол байсан л да. Тэгээд энэ албагталтай ном сонирхтол байсан. Тэгээд энэ сурчаасан гэж бодоод яваад байсан. Тэгсэн чинь наазуулж намайг төгсчил 1990 оны хавар юм байна да. Йоо тэгээд тэр үед ардын имлэгийн хөрөөлөн гэж байсан. Тий. Захирал нь хайд байгаа. Тий. Тэгээд ардын имлэгийн хөрөөлөнгийн чинь л бол төв тэл заалгыг гэж энэ шашны сургуульд хүсэл өгсөн юм байна. Тэгээд шашин дээр сургуулийн захирал нь байсан хүн бид нарт ирж одоо төвлөлийг хичээл заалаа. Тэгт нь би суулаа. Манай сургуулиас чинь 3 хүн суужсэн байна. Нэг нь одоо 3 дугаар имлэгийн энэ нийт засгийн эмч байгаа. Нэг охин байгаа. Бас манай уламжлалтын охин байсан. Манаас бас би доор. Тэгээд ардын имлэгийн хөрөөлгийнхийнх нь л цөмөрөө сууж ингэж төвлөл заалж эхэллээ л дээ. Тэгээд яг ямар ч гэсэн нэг уншдаг болчлаа. Дөрмөрм багцар үзчихлээ. Бич маргаж чадахгүй үндсэндээ яг хуулж чөлөж чадна дээ. Тэгтээ яг анагаа хана хайлаа гэсэн тийм гадралдаг болсон. Тэгээд хуучныхаа журналыг унших юм бол да ингээд ийм дэргэлдэг ийм томжид тэгээд гэх мэт. Тэгээд дараа нь бол төвдөр одоо бас анагаа ханы судруудыг цуглуулж эхэлсэн. Тэгээ манай тагта одоо Захман аймгийн Тэлмэн сумд нэг өгшин байсан юм а. Лам хүн. Тэр өөрөө им том барьдаг анагаа ханы нэлээд мэдлэгтэй юм л дээ. Тэгээд тэр хүн дэчби өөрийн садангийн хүн манай сумын зоо техникч байсан. Тэгэхээр бас уламжлалт сонирхдаг зэндээшгээд тэр нөгөө өгийн дэчлөө. Тэгсэн чинь нэг амбар дуу. Одоо өөрөө л манай намаар тал шиг юм одоо өндөр шиг бас л юм. Дөрөв сутар. За. Зур аваад ицсэн. Тэгээд тэр үнийг хоёлаа нэг бүтэн өдөржингөө шүүлээ тий. Тэгээд энэ бас анагаа ухааны намууд байгаад тийм яваад ухаанд хоёр шиг гинтэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг ин гож яваад гэх мэтээр нэлээд анагаа ухааны цуглуулж авсан. За тэгээд дараа нь бол нөгөө
90 оны үед чинь л бол бүх номын дэлгүүрүүд таагдаад дөрвж бодлогоор байсан чинь л худалдааны дэлгүүр болоод тийм ээ. Улс төрийн их дэлгүүрт чинь номын тасаг байхгүй болоод энэ тэнцвэр бүр байхгүй болоод хоёрын газар байсан. Нэг нь бол туул ресторан хажуу туучин номын дэлгүүр гэж байсан. Нэг нь л тэр урталт нь орон сууц байдаг юм а. Тэрний подволд нэг хуучин ном ялангуяа голдох хятад өөр Монголоос уламжлалт ангаах ухааны төвхийн ном орж ирсэн тийм хоёр дэлгүүр байсан. Энэ хоёроос дийлэнхээс суулж авсан да. Тэгээ яг 26 ангаахын намтай олчтой бас төвлөлээ заалгацсан юм чинь бас хэрэгтэй юм уншдаг болчлаа. Ингээд байжлаа. Саннаас яг тэр үед юм та. Мос сургуульч нь уламжлалт ангаах ухааны ангитай болоод. Тэгээд нөгөө тэнд төвтөл заах багш хонс байсан байлгүй дээ. Одоо эрүүлэн би яванд байж одоо больницын дараа болцсон да инкол гэдэг залуу. Тэр үедээ хамгийн анхан төвтлийг зааж эхэлсэн шүү дээ. Тэр хүмүүсээс минь одоо хамгийн бодог явж байгаа шагдарсан бай. Ангаах ухааны академик шууцаа одоо шинэ ухааны доктор хамгаалах гэдэг ингээд явж байна. Тэгж одоо төвтлөлтэй шиг холбогдсон. Тэгээд одоо миний дараагийн хийх ажил байгаа. Одоо юу гэх зэрэг одоо ангаах ухааны уламжлалт ангаах ухааны 108 бот гээд хэвлэгдээд байгаа шүү дээ тийм. Иш болд академич. Одоо эхлээд манай сургуулийн багш нар Сэрэндав Жимдэрч энэ төр оролцоод явж байгаа. Тэнд одоо болд надад нэг номын захиал өгсөн. Тэр нь бол Данжуур дотор ангаах ухааны 7 захиал байдаг юм. Тэр одоо энэ байна. Тэгээ энэ 7 дотор чинь Нагарж унагийн бичсэн 100 найралт гэдэг юм байдгийг 66 гэдэг юм. Тэр нь яг 160 байдгийг. Тэш одоо яг Нагарж унагийн амьдчээс он гэх юм бол хүмүүс хоёр янз зэвчдэг шүү дээ. Нэг бол манай эртний өмнө 2 дугаар 100, нэг бол манай 2 дугаар 100 байд. Ямар ч гэсэн тэрний бичсэн тийм 3 ном байдгийг. Тэрийг нийлүүлээд би Кирилл хэл дээр одоо юу Кирилл дээр буулгацсан байгаа. Тэгээ Цэрэнцоо өвшөөд уламжлалт ангаах ухааны багш ангаах ухааны доктор профессор шүү дээ. Ингээд тэр нийлж бичээд Цэрэнцоо бол одоо төвдөө шивцсэн байгаа. Кирилл нь бол надад байгаа. Тэгээд одоо тэр утгагүй тэр үнийг одоо жахан найруулад одоо нэг бот болоод хэвлүүлэх санаатай. За дараа нь ангаах ухааны дөр үндэсгээд сонгогдсон зохиол байна тийм ээ. Тэрний чинь одоо ихнийх нь ангаах ухааны дөр үндэсдэг юм ном байдгийн дотор. Тэрний тайлбар гэж одоо сар нэгэрлийн тайлбарлаад. Энэ хоёр л ангаах ухааны дөр үндэс их нь. Энэний тэр одоо тэр ангаах ухааны дараангуй зохиол байдаг юм аа. Тэр нэг одоо болд одоо Кириллтэй бэлдээд төвлөлт сайн байл гэсэн. Тэгээд тэрнийхээ дараа бол би энэ хоёроо хэвлэлцсэн. Дараа бол болж яг юм бодож байгаа тийм. За. Манай л одоо ангаах ухааны судруудын энэ төвдлээр одоо яг хэлэхгүй ш баг зэрэг хэвлжлээ. Гэхдээ яг ассистент хэвлэг болох шиг л дээ. Хоолоо Данжуурын 7 цохол болон долуулангийн хэвлж хэл ястай байгаа. Тэгэхээр энд одоо яг нэг зардал мөнгө их ордог байх. Тэгээд санхүүгийн зүрийн холддоггүй байх гэж байгаа шүү. Болдолд өөрөө актемч болохоор эхлээл бас тэгээд нэг хөөцөлж барайл хэвлэх зарлаа болоод 50 битээ хэвлэгч гэх болсон. Тэрнээс хойш л тэгээд дахиад 50 битний явандаа ингээд хэвлэгдэх байх таа. Тэгвчээс би ч угаасаа жоохон номын хоббитэй болохоор зэрэг түүхийн ном их цуглуулна. Тийм байх шээ. Тийм. Чингис хааны төвчөөний сашил мундаг ном шүү дээ. Тийм. Чингис хааны ч одоо энэ ном ч шүү дээ 1990 онд гарлаа да. Гэхдээ 90 онд шүү би чинь ангаах ухааны их сургуулийг төгсгөөд гарцсан байсан чинь 80 юм байлгүй тийм анхных нь. Тэ. Хоёр батна. Тэгээ энэний тухай нөгөө Чингис хааны чинь тухай хамгийн эергээ бичсэн юмыг олж үзлээ шүү дээ. За. Тэгээд энийг уншиж чаасан зэрэг Чингис хааны тухай бүрэн бүтэн ойлголттой болчих жоо чинь. Тэгээд энэ хүн бол маш хавьяа явуулсан. Чингис хааны одоо бүх үйл ажиллагааг бол нэгтгэн дүгнээд хоёр бат болоод зураг хөрөгтэй ингэж хэлүүлсэн. Чингис хааны зургийг ч ямар юу гэдгийг мэдгүй байлаа шүү дээ. Тэгээ энэ дотор бол агтай тайлбарж гаргасан. Тэгээ одоо бол хоёрхан байгаа Чингис хааны зураг. Нэг нь бол одоо Тайваны үндэс байгаа. Тэнд бол ганцхан Чингис хаан биш. Чингис хааны дараах нөгөө юу олсон хатлын зураг байдгийг. Хоёр дахь нь бол юунд байдгийг Бээжингийн музейд Чингис хааны нэг зураг байгаа. Энэ хоёр хөрөг бол хоёулаа ер нь бол адилхан нэг хөрөг. Гэхдээ нэг нэгээс олдсон шүү дээ. Тэгвэл аль нь сонгосныг бол харахгүй.
Тэгээд данхудаа бол Чингис хааны хөргөч нь одоо энийг юм байна гэж мэдлээ. А бас ч үнэ яаш тэ Чингис хаан чинь ямар хүн байсан болоо өндөр хүн байсан баг жижиг хүн байсан юм уу тийм энэ төргээд асуудал гарна шүү дээ. 90-ад онд чинь яасан шүү дээ одоо мөнх төмөрийн хүчиндор гэдэг кино гарлаа тийм ээ. Энийг чинь бичсэн зохиогч чинь Эсэрдэнэгаа тэргүүтэй хүмүүс л байсан юм да тийм ээ. Тэгэхээр сонирмон дээр бичсэн юм энэ шууд үсэн Чингис хаан бол аимхай жижиг хүн байсан. Тэгээд монголчууд бол их соёл муутай байсан. Хондоо бол арабад очиод монголчин болон монголын хилээлэгчд очисон чинь зэрэг өвлөө гарна бүрээ угаагээд царан дээр тавьчихсан ус гарна бүрийн сав хоёр авч төгсөн чинь савнгийн нэдэд усын нууцсан гинэ энэ тэгээд байдаг. Тэгээ би тэр гахад энэ яагаад ингэж ирсэн юм бол гэж бодсон чинь тэр нөгөө мөнх өдөнгөрийн хүчин нарыг өгсөн нөхдүүд чинь юу юм бэ л шүү дээ. Аса түүхийн цогц уран зохиол хоёроо жаа холиод их өвсөргөө бичсэн юм байлээ. А тэр нөгөө савн эдэг гэдэг нь юунд гардаг гэхээр Леон Бохо гэдэг үлүүдээ Франц хүний бичсэн Чингис хааны тухайн ном байдаг аахгүй юу. Юу гэдгийг хөх Монгол хөхтөг гэдэг юм байдаг. Тэрэн сүүл одоо билгэлдээ гарсан. Тэн дээр байдаг юм тэгээ хүний дурсамжуудыг уран зохиол нөгөө жоохон нөгөө бүжүүлэг болох гэдэг бичсэн. Манер түүхгээ бичсэн байгаа байхгүй юу. А тэгсэн чинь Чингис хааны дүр төрхийг бичсэн юм байдаг юм уу гэсэн чинь байдаг юм байна. Самаркандыг эзэлсэн шүү дээ Чингис хаан тийм ээ. Тэгээд тэнд байсан хүмүүс чинь Монгол царай цаашаа нашгаа зүгтаасан байна л да. Тэгсэн чинь тэр Хорсон гэж хот байдгийг бас л сүлд нь монголчууд эзэлсэн. Тэгээ монголчууд ирэхээс өмнө нөгөө Самаркандаас зүгтаагаад очисон хүн тэнд байдаг нэг эрдэмтэд явуулсан байна. Тэгээд тэр эрдэмтэн өнөөсөл тэр Чингис хаан гэдэг чинь ямар хүн байна гэсэн чинь тэр чинь өндөр том нуруутай. Тэ. Булаад зулаа дээр хэдэн шиг хөстэй. Урт цагалтай. Тэгээд муурын шиг нүдтэй гэж байгаа. Кошач Орос тэр хэлэхээр кошач галаз гэж бичсэн байлээ л дээ. Хүн байсан юм а гэж ингэж бичсэн байдаг. За тийм байт. Тэгсэн чинь Оросууд чинь Чингис хааныг нөгөө шар устай ногоо нүдтэй гэж бишээд байдаг тийм ээ. Тий. Тэгсэн чинь кошач галаз гэдгийг чинь манай түүхчд орчуулахдаа ногоо нүдтэйгээд орчуулсан юм байна. Тэр ногоо нүд чинь манахаас гарсан шүү. Тэн дээр тэр нэг араб түүхээс орсон хүчтэй кошач галаз гэвчихсэн маа. Тэр нэг 60-таа нүд гэсэн байлг гэж би бодож байгаа. Тэрийг л манайхан орчуулахдаа муурах шиг ногоо нүдтэй гэж бичсэн. Ногоо гэдэг үг ерөөс байдаг. Одоо харин тэр ногоо нүдтэйгээд явуулчихлаа. За тэглээ. Тэгэхээр өндөр хүн байсан ингээ мэдээд авлаа. Уцгалтай байсан юм байна. За толгойн талдаа бол сэргийн устай байсан, хоостай байсан юм байна. Өндөр нуруутай байсан юм байна гэж бодож байгаа юм. Тэгсэн чинь өөр нэг түүх гэдэг. Тэр юу л да 1921 онд Чингис хааныг бүр 20 зунд байлдаж явахад Сүн улсын нэг хүн Чингис хаантай уулзах гээд хүрээд ирсэн чинь Чингис хаан тийш байлдаж явсан байхгүй. Хорд нь юм байсан гэхээр урд зүй хариуцад ховлоо байсан юм байлаа. Мухлаа байсан юм байлаа. Мухлаа гэсэн чинь бол яг Чингис хаантай адилхан орон гэрээсаа тийм ээ орд өргөөгөө яг тийм болгоод ингээд хүнгэлдэх дурээд ингээд. Тэгээд цацсан чин зэрэг тэнд одоо янз бүрийнтэй болдсон ярьсан тэгээд ингээд Монголын тухай тэмтэй уул тагнаал шүү дээ. Судаал явсан байлаа л Чингис хаан ямар байсан бэ гэдгийг үзсэн чинь монголчууд бол дийлэнхтэр намхнараатай юм байдаг юм аа. Харин Тэдгээрийн тэргүүлэгч гэх Тэмүүжин гэдэг чинь бусдаас толгой өндөр хүн байдаг юм аа. Бүслэхийг өгсөн урсгалтай гэж байгаа байхгүй. Одоо тийм хүн байг юм байл да гэж бодож байгаа. За тэгээ ямар ч байсан тэн дээр юу шалж. За том биетэй хайжээ, өндөр нуртай хайжээ. За ямар ч гэсэн сахалтай хайжээ. Шингэн урсгалтай гэж байгаа шүү. Шингэн урсгалтай хүн байж. Сулайлаар бол цохоо өстэй хүн байж гэж яаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ алдлаас яг тийм харагдаад байгаа юм. Энэ бол 50-ных. 50-ных нь. Тэгээд энэ хүнийг одоо энэ зургийг одоо юу болох үнэн байж болохыг батлах нэг мэдээлэл байдгийг. Яваалсан түүх гэдэг одоо энэ дотор тэн дээр бол ингэжсэн байдгийг. 1880-ад оны үед 80-ад он баха тэнд Хувлын хаан нэг Эсүхэ Баатар. Ойлончин Чингис хаан, Бүрдүжин гэдэг өөрөөсөө хүмүүсийн гэл хөргийг л зурж эхэлсэн шүү байгаа. Тэгээд тэр нь бол хоргоосон гэдэг хүнд Чингис хааны хөргийг захиад зурулваа гэж байгаа. Тэгэхээр зэрэг Чингис хааныг нас сурахад чинь Хувлын хаан чинь баг 20 настай болсон байсан. Өвөө гэдэг шүү дээ. За тэгэхээр өвөг нь хотлоод орсон байвал нөгөө чинь асуудал. Тэгэхээр энэ бол ямар ч Хувлын хааны дээр Чингис хаан адилхан байсан баглагч бодож байгаа. Тэгээд 50-ны одоо юунд байгаа нь болохоор тэр яга 50-нд очсон хэрэг нөгөө
чанга шишчин яасан шүү дээ. Хятад чинь тэр 20-д оны үед одоо хэдэн хэсэг болоод тийм ээ умар хэсэг хойд хэсэг гэж болоод чангаас явуулны хэсгийн толгойлоод тэн сүлэг аминда болсон. Тэр үрдстэй сум эцэн гэдэг хүн байсан. Тэрэнд бас лавита нийлсэн нийлэгээ явсан юм байлээ. Тэгээд нэлээ хойж бол маустад гараад ирсэн. Тэгээд зүгтаад 50 л явсан чангаш. Тэгтээ хааны ордны нөгөө одоо энэ хөргүүд тэгээд алт мөнгөд л хэрэглүүнтэй юм даарсан мөлий. Тэгээд яг их байцууд 50 байгаа гэдэг тийм ширтэй. Тийм бэ. Тэр Бээжинд байгаа хөрг бол харин юу юм гэлээ. 1919 оны үед 19 он гэдэг чинь одоо манайхтай мөн манжихад манжи биш хятадын даралд орсон байсан шүү дээ. Манжаас салаад тэр үед Монголын хэл дагуулдаас өөр гүйцэтгэж явсан хятадын бас нэг том сэргийн дараа байна л да. Тэр хүнд нэг Монгол оюун өгсөн гэлээ. Тэгээд тэрийг шинжилж үзээд энэ бол 13 дугаар зууны одоо цаас одоо зураг хэв маяг юм байна гэж мэдсэн байдгийг. Сайшилгын ном дээр л тэр зургийг хатсан баа шүү. Энэ зураг. Энэ яг муу үйлэгч. Тэгэхээр энэ хоёр ингээ харахаар баг адилхан байгаас. Ижлэг байж шүү дээ. Тэгээд нарийн хатарж ялгаа байдیں۔ Тийм бэ. Тэгэхээр зэрэг энийг их л зурсан уу, энийг их л зурсан уу гэдгийг мэддэг. Тийм бэ. Чигсэн яг боддог ганцхан юм л зураг байдаг. Тэгэхээр энэ бол үнэмшилтэй ахлагч бодогдохоор байгаа. Одоо энэ сайхан бас амгаах ухааны холбогдлолтой эртний сайхан энэ судар номууд байна. Энэ талаараа бас дэлгэрүүлээд яриулах шээ. За. Тэгэхээр амгаах ухааны миний судрууд гэдэг нь үндсэн дийлэг амгаах ухааны ламууд. Шашны төлөө ном бол өсөндөө Алтан гэрэл чадан бадхан л байгаа. Тэгээд шашны төлөө номоос яг ховор байж магадгүй ном энэ байгаа. За. Тэ. Энэ ямар ном бэ гэхээр зэрэг ингээд ирж байгаа. Энэ хоёр ном байгаа. Нэг цэнхэргээр. Тийм бэ. Энэ Оросоос. Достоевскийс байдаг шүү дээ. Энэ гараараа бичсэн ахаад нэг Монгол юу төдөр бичсэн байна тийм бэ. Нөгөө талд нь монголоор байгаа юм бас. Тийм бэ. Тийм бэ. Энэ хоёрын нэг нь Ганжуурын хурангуй, нөгөөх нь Банзарчийн хурангуй. За. Тэгэхээр одоо ийм номыг энэ шашны номонд байна шүү дээ. Цөөн цаг болох юм бол одоо энэ том ном судруудаа бол ингэж хурангуйгаар бишиж хадгалаарай гэсэн захистай байдаг лээ. Тэрний Ганжуурын чинь одоо 108 битгэл байгаа шүү дээ. Тэр чинь одоо ийм болчих болтгол юм байна. Энэ хурангуй энд байдаг байлгүй дээ. Гэхдээ хорд болох гэж бодож байна. Тийм байх шүү. Тийм бэ. Банзарч гэсэн юм жижигхэн болгосон юм бол авах. За. Банзарч шин бол ерөнхийдөө энэ уншлагдлаас бол хүнд ном гэдэг шүү дээ. Тарин ихтэй. Тийм. Тэгэхээр нөгөө зүрцөг шүү гэдэг шүү дээ. Бардан бан дээр банзарч уншуул. Бас тийм охиноор панс юу бол. Панс гэж тарвал шүү дээ. Тэр чинь голгонтгай өсчөнсөн тарвал байдаг байхгүй юу? Яг нэг юу бэлтээ тарах шиг шууд нэг ойчход хэцүү нааш шалгалцгаад тийм л да. Тэр бандарч уншиж яг л уншилсаа гэж үзэх юм байна. Тэр чинь яг тань ихтэй учраас төгдөд юм л да. Тийм зашин л завсны хаалт нэрлээд нэр байгаа. За амгаах ухааны номтроос л одоо хөхөндрээ гэж байдаг юм да. За. Одоо бол ч нөгөө Монгол наадах шүү дээ 2 4 жилээр ирсэн байдгийг. Хэрэглээр манайхан хэвлэгүүлээ. Энэ нь бол дэсэр санчааж авах гэдэг хүний зохиосон ном. Тэр нь төвдийн одоогоор ерөнхий сайд байсан л дээ. Тэр тийм номер сайд хүмүүс юм байлээ. Бас альбом тушаалтай гэсэн. Сүүлд нь тэгээд номер авлуулсан. Тэр үнэрсэн шалгон шилбэр ингээд 2 ном биш үү? Шилэн хэшил мөн бүлгээд тэр хоёр л бол надад байгаа. Тэр нь бол кириллээр аль хэвлэгдээг байгаа. Яванда заавгар бол тэр хэлжсэн гэсэн бодлоо байдаг юм. Шилбэр гэдэг дотор нэг ойролцоогоор 2000 орчим инт байцыг тайлбарласан байгаа. Тэр ангахны данжууд орсон ном гэдэг хэллээ шүү дээ. Тэр 7-ны 1 нь шүү дээ. Эмийн нэрийн ном байдгийг. Тэгээд нэг юм олон нэртэй гэдэг нэ. Алт гэхэд байна шүү дээ. Алт гэдэг юу гэдэг юу дам нам нэр байдаг юм лээ. Тийм олон нэртэй. Тэгэхээр зэрэг эмийн одоо их олон одоо улсын ном гэдэг үү да. Тэр нь бол тэр номорт ер нь байгаа. Зөв. Тэр яг орчин хэлэл дээр хэлсэн бол надад ахвал ном санал байх. За тэгээд энэ дотор бол
над миний анагаах ухааны дөрвөн үзэл байгаа. За дээрээс энэ дотор ганц нэг тод ном бий. Анагаах ухааны хоор номоос гэвэл над манаг гарч байгаа гэдэг ном бий. Тэр нэлээ хоор шүү. Над хоёр ширхэг байсан нэг нь би анагаах ухааны багшид өгсөн. За жидүүн энэ нор гэдэг ном бий. Тэр бас нэг ч хоор биш байх. Тэгтээ бас төв дээр бол тэр бол байхгүй. Надад бол байдیں۔ За түүхийн номод бол ориг түүхийн ном бол над гарагчлал ном гэж байхгүй шүү дээ. Энэ бол одоо хамгийн номын тоонд л юу болсон судрыг хүмүүс оруулах баг. Энэ бол монгол хэл дээр бүрэн хэмжээгээр ганцхан удаа л оршуулгдсан. Энэ бол дандаа часан гэдэг хүн. 1910 оноос эхлээд 1920-д хэдэн он хүртэл тийм 10 жилийн хугацаанд орчуулсан юм байлээ. Тэгээ энэ чинь 210 бат байхгүй яг юугаараа болоод гар өвчнөлөр бол тэгээ тэрийг одоо манайх нэг гэрэл зургаар ингэж шивсэн. Тэгээд 18 батыгаа тавилсан байлээ. Тэгэхээр одоо энэ бол анхудаа бүрэн хэмжээгээр хэвлэгдсэн юм. Энийг одоо энэ хүмүүс Монгол сурвалж бичгийн төв эднийг хэвлсэн. За энэ хятад нэлээд ховордуу их надад байдгийг. Тэр Бона бэн хэвлэлд гэдэг юм да 1957 онд хэвлэгдсэн 2 бат байдгийг. Тэр бол ер нь ховор байх. Тийм байх. Ахад юуалсан судрыг чинь тайлбарлсан их олон юу байдгийг тайлбар тийм удаа залруулсан зохиолууд. Тэгээ юуалсан судар чинь нөгөө тухайн төмөр ачаан 1368 хогдож гараад тэрний дараа чинь одоо байгууллагдлаа шүү дээ. Өөргөө засгийн байгууллага. Тэгээд нэг боломжлол бол төр солигдоход өмнөх төрийнхээ бүхий бичдэг тийм боломжтой юм байна. Тэгээд тэрийг бичгээд нэг олон хүн гаргаж өгөөд ингээд хэвлүүлсэн. Симлиан билүүтэй юм байдаг скотч толгойсон хүн. Тэгээд энэ дотор нь бол яг Монголын мэддэг хүн, зарим нь Монголын мэддэг хүн байхгүйсэн гэлээдгийн зарим байсан ч гэсэн чанар муутай хүмүүсээс нь гэдгийг. Тэгээд яг YouTube-ын талаас болж байгаа шалтгаан гэдэг юм байлээ. Тэр шүүн байж магадгүй Чингис хааны ч одоо боржгэд давг гинэ тийм ээ. Боржи гэдгээд гурвын гойц. Энэ дотор бор гэдэг нь яг жигэд давгтай ирсэн байдаг. Тэр зэрэг бор гэдэг ханзын ямар нэгнээс анзааралгүй хасаад гिचсэн юм уу гэх мэт. Сүбэдэ батлын төвхийг бол хоёр хүмүүс хоёр газар өчсөн гэсэн юм байдаг. Гэхдээ бол ер нь Юуалсын түүхийн тухай хамгийн дэлгэрэнгүй материал угаасаа одоо ингээс л явж байгаа. Одоо хөрөм үргийн тухай асуудал гарч байна. Одоо хувилаа шалгаах ухааны сургууль байгуулжсэн байлаа шүү дээ. Тэр нь тухай энэ дотор байж байна гэх мэтчлэнгээ. Тэгээ манай түүхийн бас бусад номц нөхөхгүй их хөдөлгөөн энэ дотор байдаг. Энээс шууд яг удаа оршин номд зүгээр нь Кривийн манчлалсан гэрээ явуулах гэдэг юм байна. Манжил байсан. Манжил дээр. Тэгээ тэрийг харин манай бас нэг бүлэг хүмүүс одоо ингээд хэвлээд тэгээд дотор нь манжаараа монголоор латин хэлээр байгаа. Нэгсээ хэвлүүлсэн. Энэ бас чухал юм байл. Би нутгийнхаа түүхийг хүчтэй бол Хуандаа бол дурж гэдэг хүн манай Эмгэн Баатарын аав нь 10-д тэрний аав нь дурж байхгүй юу? Тэрний аав нь бол гомб хөндлөн баштай гэдэг хүн. Халахын 7 шөнө 180 байсан. Тэр дурж үн 10-д 2 юм байдгийг түүхэд энэ дотор бол манжаанд явуулж исэн бац захаа гэдэг юм байна лээ. Гэх мэтчлэнгээр бас л энэ тэр манжийн данс чинь бас нэрээ хийжсэн байл шүү дээ. Монголоо сайн захирах гал хин хэнийхээ хөвх нь хааны удам минь энэ хулгаагаар ноёмлчих гэдэг нь үүдэг тий. Тэгэхээр тэр мийгээ бодоод гэдэг л их сайн бичсэн байдаг юм лээ. Энэ бас ингээд бас ахаал бас таны хоорнондан одоо эртний ангаахын содрууд байна. Энэ юугаа бас дахиад тайлбарлаад ярилж чаа. Тий. Энэ дотор нь ангаах ухааны судруудаа бас шашны ганц нэг судрууд бий. Ангаах ухааны судруудаас одоо хамгийн зузаан гэж доор нь байгаа нь Башрамгтай шүү дээ. Энэ бол нэг хөхөн дээрээ гэдэг бидром гэдэг. Энэ бол яг төвдөрөж ховор байдаг. Кириллээрээс хэвлэгдээг. Өөр Монголд бол 3 билүү 4 билүү гатар хэлсэн байдгийг. Энийг бол тэр нөгөө зөвхөн тэлбэний гэж яриад байсан тэр гүр бадам гэдэг тэр өгшний тэр амбараас навсан шүү. Өөрөөс нь болгоноос хулганд идсэн байгаа. Гэхдээ бичгэн нэг хийдэг тийм. За бусдууд нэг хоёр хэд байдаг судрууд зүгээр төрөн би ганжуураар ингээд ирсэн шүү дээ. Одоо нэг эрдэмтэд ийм сайн ажил хийж байгаа юм байна. Энта энэ хиг ганжуур данжуурын орчуулгын цуврал гэдэг. За ингээд хэлж байгаа нь л Монголын Япашаана судлалын төв гэдэг юм байна. Тэгэхээр би нөө ганжуур данжуур гэдэг юм чинь би анх санскритээр бичсэн байх шиг бодоод байсан ч үгүй юм байна. Пайли гэдэг юм байна. Пайли гэдэг.
Тэгээ яагаад санскритээр байдгүй юм бэ гэсэн сүүлд нь орчуулсан юм байл да. Бурхан багш чинь гэсэн гинэ. Миний зохиолыг бол юм шавнарын хэлсэн юм л да. Тэрний сургаалыг бид нар нэг санскритлээр яг хэвлүүлэх гэсэн юм байна. Тэгс чи тэгж болохгүй. Зүгээр файл хэлээд болчихлоо. Тэгээ ямар ч тань гэхээр санскрит хэл нь бол одоо ухаар нэг шинжлэх ухааны шүнлээ нарийн одоо эрдэмтдтэй зэрэгтэй ч юм тийм хүн уншдаг хэл юм. Тий. Одоо бичгийн одоо юу гэдэг эрдэм ном хэлж гэдэг юм. Одоо файл хэл нь хүн болгон ойлгодог хэл нэг. Тийм ч бас файл хэлээр гээд. Тэгээд энийг манайхан сурвалжсаар файл хэлтэйг нь олсон юм лээ. Тэр нь Мьянмараас зарим авсан юм лээ шүү дээ. Энтгч зарим байхгүй. Тэгээд тэрнийг манайх ингээд нэг орчуулад сайхан хэвлээд байна. Одоо энэ дээр нь төв дөр нь байж, энэ монголоор байж файл хэлийг гайлгалтсан байна. Ингээд ийм санаа юм бэл би гажурч би санскрит хэллэгж уддаг гэсэн чинь үгүй юм байна. Тэгээ бурхан багшлөөрөө бол санскрит хэлээр орчуулах нь зөвшөөрөг юм чинь шүү. Тэгээд сүүлд нь талссан хойш хүмүүсэнд авчил орчуулсан бол тээ. За тэгээ энэ давтаа ерөнхийдөө орчин үе билээ намдаа. Гэхдээ манайх чинь сүүлийн үед ялангуяа 2000-аад оноос хойш бол их өгдөг мэддэг ойлгодог болж хэвлэлийн газруудын чанар сайн болж ингээд зургтай юм сайн хэлүүлэх болчихлоо шүү дээ. За Монголын улс төвчөөс нэг хуруухгүй зузаан байдаг тийм. Шавдраг сургууль тайлбарлахаараа ийм болж байна. Дэлгэрүүл тавьчихаар ийм болж байна. Тэгээд шавдраг сургуулийн энэ ажил том мундаг ажил. Усгийн гал хийсэн байхгүй. Тэгээд бүх үгийн үе үеэр нь галгалаад ажиудад нь Монголд очиулахтай. Угаж мөлжүүлэхтэй. Тайлбартай ингээд ийм сайхан ном тавьсан. Эдгээр адилхан. За миний хурдуу ном гэдэг гал бол энэ байна. Энэ бол Яасан судар. Яан бол 2 витар 1957 онд юу Шанхайд хэвлүүлсэн Бана Бэн гэдэг хэвлэлийн газар хэвлүүлсэн нь. Хятад чангалчин ийшээ ирдэ штэ. Харин тийм ичтэй ингэж ичтэй штэ тий. Тэнд Яасан дог гэж байгаа нэг. Ийм ном байдгийг л хурд ном. Энэ бол өстой ховор ном байна гэсэн. Энэний тайлбар нь энийг энэ 200 битчтэй 235 баталгад хэвлэлсэн нэг ном байдгийг. Тэр надаа ерөн бас байгаа. За тэгээд миний одоо бусад эндээс хуулж авсан, копидж авсан гэдэг энэ зургийн мэдээдийн тэрэнд байгаа. За судрын шуулган гэдэг хүндэг судрын шүү дээ. Шингэсээр одоо үндсэндээ бол Монголын 13 дугаар зууны 2 түүхчин нуус төвч энэ хөрвөл таарад амлдаг гол баригдав. Энэ л одоо 1310 оны үед нөгөө Ил хадын тэнд байсан хүн Газан хааны үед Ил хаан толсод байсан хүн өвдсөн. Араштай дээр хэмчүүн байсан мэл шүү дээ. Тэгээ энийг бичихтэй бол ингэсэн байгаа юм. Тэр хааны ордонд ерөөсөө алтан уургийнхнаас өөр хүн орж үзэж болдгүй ном байдгийг гинэ. Тэр нь бол одоо Монголын нуус төвчөнд их гэр дармиддгийн төвчөн гэдэг нэртэй ном гэлдэгдгийн өөр түүх ах гэдэг хүмүүс тэгдгийн. За ямар ч байсан Ил хааны ордонд бас тийм байсан юм байна. Тэгээд Арашидын номоочтой Чингис хааны уг их хянзар нарийн одоо бичмээр байдаг. Гэтэл тэр судрын өөртөө төсөлдөө. Тэгсэн чинь явуулсаас болдчихсон гэдэг хүнийг томилж явуулсан юм шиг байлаа энд. Тэр нь хэлбэж хэлсэн бас нэг альбом тушаал таньш байна лээ. Тэгээд тэр хүнлэлтэр алтан уурын хан үзэг хүмүүс ясгүй номоос нь л тэрний алж хэлж гисэн гэсэн байдаг. Тэгж бичсэн нь онд сайн бичсэн нь. Манай яг өөрийн Монгол судтгууд бол Чингис хааны хоризмд явуулсан үйл ажиллагаа. Тэгээ Ил хаадын үйл ажиллагаа их дэлгэрэнгүй шүү дээ. Ихэр Ил хаадын бичгэл яг ихээр их цөөхөн байдаг гэж Монгол дээр. Тэгэхээр зэрэг Фэрүүнийг бол тэр болжинсан гэдэг хүнээс эртний түүхийг аваад өөрөө бол нөгөө тэнд амьдчихсэн тэр үеийн түүхийг аваад бичсэн. Тийм ч бас энэ бол манай бус Монгол номууд энэс хойш гарсан Монгол номууд тусгагдаагүй юмэр тусгацсан ийм мандуна байдгийн нэг Акибо ингэж сайхан орж ирүүлээ шүү дээ. Хөнгөн сүр орлоо гэдэг хүн да нэг хэлүүлж ирсэн. Дараамс нэгдүгээр этийн түүх эрдэнэт хэлүүлж ирсэн. Тэгээд Акибо нь хоёр дахь удаа хэлүүлсэн. Хоёр дахь нэгсээ хэлүүлсэн. Энэ манайхан ном гэсээр хэлдэг болж одоо гисэр жангааны төлөвчмөн кириллээр нэг бүтнээр уншаагүй шүү дээ. Жангаруулын хувийнх нь байдаг гисэр кириллээр баг байдгүй шүү дээ. Тэгээд тэрийг манайх ингээд олон их байдгийн матнаас сонгож яваад хэвлээд их гоё хэвлэл өгсөн байл. Одоо Монголын улс өвчөг ингэж хэлсэн байна. Орчин хэвлэл сайн болж байна. Тийм ингээд. За эндээс татвартай яваараа намаа ингээд авчин. За хийчин. Тэгээд манайх ном хэвлэл сайхан болж байна шүү.
Энэ бол сондоо харагдаж байна. Бусдууд нь бол энэ түүхийн номууд байна. Энэ бол санаа хоног энэ жоохон ордоор түүхийн технологи гэдэг хинжүүний түүх гэдэг. Дэлхий байлдан дагуулагчтай түүх. Энэ бол нөгөө уурж монголчдэр хэлсэн кириллээр энэ хэлэг баг. Энэ ном тий. Энэ бол мөнх хааны үед байсан 1950-аад оны үед байсан тийм хүн зохиолч. Тэгээ энэ бол маш сайн бичсэн юм. Өөрөө дунд нь орж ирсэн юм чинь. Гадаадын жоохон шүү яахтаа бол дэндүү магтсан гэдгийг тэр чинь хоол ороож байгаа юм чинь тэрийг багтахгүй ч яах вэ тийм. Заasta ховор нандин гоё ном судар байна гэж таны номыг манай болд актемчин одоо хэлсэн ийм гоё ном гэдэг. Энэ дээрээс тогтоосон тусмарыг бүрдсэн биш гээд манайх нэг эренчин гоо байхдаа уурж монголчгээ хэлсэн их хүчний юм талбар хэлээд гэж тийм байдаг. Тэр нь одоо байгаа л да. Тэгээд тэн дотор юу байдаг юм гэхээр зэрэгэд анагаах ухааны энэ хүний амтын бүтэс мүтсэн дээр гэх юм. Ингэж орсон. Тийм байх. Тийм. Энэ бол хааны ордонд байсан. Дээрээс тогтоосон гэдэг нэр нь бол нөгөө хааны зарилсан гэсэн утгатай юм гэсэн. Тийм. Тэгэхээр хамаагүй хүнд өөдгөө байсан байж магадгүй. Энэ номыг бол Эренчугай нэг хэвлүүлсэн. Эренчугай хэвлүүлэхдээ өмнө хүүхэнд нь бол энэ ном бол тийм латин харалтай ном. Их нь бол латин хэлээр байдаг гэж утсан байдгийг. Тэгээд манай хоёрын хэмээнэ шагдар сүрэн болд шагдар сүрэн энэ гэрэлмаа гэдэг нь одоо анагаах ухааны доктор энэ дагламжтар өгшөө. Тэгээд энэ дөрвийн бүтээг гидэн тал нийлүүлээд тайлбарыг хэвлүүлсэн гэсэн. Энэ ихээр гэж байгаа нь хуучин Монгол дээр энэ чигээр хэвлүүлсэн байгаа нь л дээ. Тэгээд энэ номон дотор энэ номоор миний мэдих 4 хүн доктор болчлаа. За. Дагламжтар доктор маллаа гоцмөдрөгш. За тэгээд доктор маллаа шагдар сургууль тэгээд гэрэлмээ амгаллаа. Тэгээ юм билээ. Их мэт энэ настай болоогүй. Энэ дотроос хаад нэг дотор. Энэ дотор сүүлийн битүүд нэмжлэгийн дотор байна штэ. Төв төсгийг ажиглаад бичсэн юм нэрүүд байдаг. За лидер гэж юм гэж үтэй. Эргээд бичэнтэй. Латин хэлээр сайслоготой. Ла. Ингээд тэтэ. Ахад артасаатай. Одоо хондоо исээр хэлчихэж байгаа юм шиг. Ис лад рэй гэж мэр байгаа. Тийм дээ. Тэгэхээр зэрэг нөгөө галгил хараад юм бичдэг байхгүй төв төсгийг. Тэгээ толгой ус гэдэг нь уншдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол их номд тэгээ бичсэн байдгийг. Тэгэхээр зэрэг одоо энэ номыг бичихтэй бас төвдийн анагаах ухааны номыг хэрэглэсэн байна гэж үзэх бүр үндэслээ. Би нэг үед айлтгал тавьчихсан. Тэр нь дутуу байна. Тэрүүгээр нэг хүн докторлох байлгүй. Тийм. За таны бичсэн Монголын зүйл. Энэ одоо энэ олдох гээд анагаах ухааны доктор профессор хүн уламжлалт анагаахын сургуулийн захирал байсан. Одоо зайлтаал болсон. Одоо дараагийн цэрэн цаавал уламжлалт анагаах ухааны олон улсын их сургууль гэдэг болсон ч тийм багшиж байгаа. Одоо энэ намайг л доо нэг анагаах ухааны 108 бүтээнд оруулна гэдэг болд өгсөн байгаа. Тэгээд нэг хэвлэх мөнгө нь олдвол болох байлгүй дээ. Энэ 3 дахь удаа хэвлэж байгаа. Тэгээ энийг одоо манай сургуулийн нэг анагаах ухааны анги уламжлалт анагаах ухааны эмийн сурагч гэсэн үг. Энэ дотор бол би нэг дан эм гэдэг нь ирсэн юм аа. Нөгөө өвчний чинь эмчилгээ бол дан эмччад найрлагт юм гэж ангилдаг шүү дээ. Дан гэдэг нь бол нэг л эм гэсэн үг. Тэгэхээр нэг л эмээ оруулаа шээ тий. Найрлагт гэвэл нөгөө 4 5 35 найрлагтай юм. Тэр би бол дан эм ирсэн. За бас нэлээ ховор дуу намын тоонд бол энэ Монголын нууц төвчөөний цэнд гүнгээ орчуул гэдэг ном орно. Энэ цэнд гүн гэдэг бол өвөр Монгол хүн болно. Тэгээд нэг 11 оны 12 оны өсөлтөрч нь бол өвөр Монгол манайхтай нэгднэгээл нөгөө шуунтгийн хэднэр хурж ирсэн тийм ээ хататаа байлдчихсэн тэмдэглэсэн захир юу банкэл хүмүүс ирж байсан тийм ээ. Тогтохтой ажиглаж ирсэн баяр хүн. Тэрний үед л энэ хүн бас Монголд орж ирсэн хүн. Өөрөө бол энэ дээр хошууна байсан байлээ л дээ. Тэгээ өөрөө бичгийн одоо эрдэм сайтай. Тэгээд Монголд орж ирээд манай чинь нэг гадаадын яамны дэд сайд руу явна яамны дэд сайд суусан шүү надад чинь. Тэр үед нь бол ингэсэн юм байна. Манай
түүхч эрдэмтэд ч манай анхны засгийн газруудад ажиллаж байсан байлаа шүү дээ. Сэвэн Явсарана гэдэг алтартай хүн байгаа тийм ээ. Тэр хүн тэр Монголын нүүрс төвчөнд хятад дээр их олсон байл да. Тэгээд энэ цэнд хүмүүс өгсөн шиг байлаа. Тэгээд одоо очиулаад хашгаад. Тэгээд тэр хүмүүс тэр үедээ эхлээд сүлд нь дууссан л байна. Гэхдээ энэ юугаар онцлогтой гэхээр зэрэг одоо манай Дамжин сүрмгийн нүүрс төвчөд сүүлийн үед л одоо бас маш эрдэмтдтэй хвчлээ тийм ээ. Тэгэхээр энэ ямар онцлогтой гэхээр цэнд хөнгөний нэрийн зураг нэ. За вент юм хэлээ. За гэж. Тэгэхээр зэрэг энд нэг хараар бичээд улаанаар бичсэн байгаа. Тийм байх. Тэгэхээр хятадаар ирсэн Монголын нүүрс тавьчаан ч л хэрэгжихээр угржингаа болгочоор юм болдгийг. Тэгээд хятадын тэр Монголын нүүрс тавьчааны ихтгэр шинэл хажуу талд нь тайлбарсан байдгийг. Тэгээд энэ дотор байгаа юм тайлбарсан байдаг байхгүй юу? Тэгээд манай орчин үед Монголын нүүрс тавьчаа хэвлүүлсэн хүмүүсний хажууг орчвол ерөөсөө хэвлэв. Шууд хайцсан. Одоо цэнд гүмбэл дээр бичсэн байсан. Тэгэхээр зэрэг хажуугаар орчуулгыг одоо би хэвлүүлсэн хүн бол цэнд гүмбэл олж таарч байгаа. За энэ намайг бол яг нэг хүү ачнаар дандаа эрдэмтэн байсан хүн л дээ. Эрдэмтэн ардаач гэж байдгийг Хансран гэдэг манай доктор байсан. Дараа нь бол Хансран гэдэг чинь охин юм байлээ. Тэгээд Монголд одоо энэ хүний чинь цэнд гүмгийн нэг хүн лав амьд байгаа гэдэг нөө орчил байсандаг. Тэрний нөхөн нүунийг ингэж хөвлөсөн тэр өнгөц гэдэг юм байлээ. Зүг. Тэгээд нэг ах нь бол өөрөөр гол дэрдэн бол бас нүүрс тавьчааныхаа баахан юмыг орчуулсан. Ханцрангой бол одоо манай юуны түүхээ өрөөл. Одоо цэнгэнгийн ач хүн мөгцс гэдэг хүн над өгсөн надад чинь тий. Тэгэхээр зэрэг энэ тийм ховор ном байгаа. Одоо Монголын нүүрс тавьчааны нэг үг хэллэг мэллэг янз бүрийн юмыг хуучны харан нэнөхөөс одоо авч болно шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг тийм ажил бүгдэлтэй ном. За тийм байна. За одоо багшаа хоёулаа та бас допингийн эсрэг одоо энэ чиглэлээр бас ажилддаг. Энэ чиглэлээр бас яг энэ клиникийн судлалын судалгаа юун дээр бас ажилддаг. Энэ допингийн тухай хоёулаа бас ярих нь бас зөв болох шээ тийм ээ? Тий. Монголд ч н Олимпийн хорооны дэргэд допингийн эсрэг үндэсний төв гэж байгуулагдсан. За тэгээд нэг үе бас тэнд гүйцэтгэлийн захирал гэсэн нэртэй явж ирсэн. Тэгээд 2007 онд чинь Бээжин Олимпийн өмнөгчлөсөн шүү дээ. Нэг допингийн шинжээчийн курс болсон. 14 хоногийн. Тэрний ямар ч үстэй гэхэж хадад чинь гэсэн юм байлээ л дээ. Нөгөө нэг юу яахын тулд шинжээчэр минжээр нар чинь тухайн үед нь олон хотууд болсон тэр чинь том хотуудад тэгээд бас тулгамд асуудал гарч магадгүй гэд нөөц шинжээчтэй бэлтгэсэн байлээ. Тэр тоонд нь Монголоос батчир нэг бид гурлаа явсан. Тэгээд тэнд явж ирсэн. За тэгээд миний бол энэ талаар дотооддоо хийс ажлыг нэг сүртэй юм байхгүй. Тэнд бол Олимпийн хорооны шугамар бол дасан жуулагчдын семинар зохиодог байсан, тамирчдын семинар зохиодог байсан. Нийслэлийн тэр спорт хэрэгцсэн нэг хүн байсан. Тэр маань бол бас сайн чиглэлээр ингэ сурах зохиодог байсан. Тэгээд тийм үйл ажиллагаанд л би оролцож байсан л доо. Тэгээд яг нэг допингийн шинжээч гэсэн курс зугаалсан гэсэн. Тийм байх шээ. Багшаа одоо энэ допинг гэдэг ингээ хоёлаа ярьсныг энэ допинг чи ер нь байхгүй байжгаад гинт ингээ гараад ирсэн юм уу? Ер нь одоо өмнө нь бид нэр хэрэгэлдэггүй байв уу, мэддэггүй байв уу? Ер нь одоо энэ талаар багшаа ер нь яг ямар байсан юм бэ бид нэр? Манайх ч нөгөө допингийн шинжилгээг чинь хажуухан 2000-ад оноос л хийж өгсөн шүү дээ. Тэгээд нөгөө допингийн шинжилгээнд чинь шээсэн дэлгэрүүлэх тест хийдэг. Тэгэхээр манайд чинь одоо шээсэн дэлгэрүүлчихээр багаж төхөөрөмж чангалдаг байсан. Нэгдүгээр, хоёрдугаар тал бол олон улсын тэмцээнд орсон хүмүүс бол энэ допинг энэ шинжилгээний хариу өнөө үгүй юу гэдгийг дэлхийн допинг эсрэг тийм юу гэдгийг агентлаг гэж байдаг. Тэдний итгэмжлэлтэй лабораторид хийгдэг. Тэгэхээр Монголд гэсэн лабораторид хийгдэр гэж хүчтэй гэж үзэхгүй. Тэгэхээр тийм лаборатори нойрхонгол манайд л Өмсөлөнгөст байгаа, Хятадд байгаа. Тэгээ манайх бол Өмсөлөнгөст гэсэн шинжилүүлдэг байсан. Тэгээ яг жилд бас 1-2 хүн гараад байдаг юм л да. Тэгэхээр дэрлж ял гэсэн. За миний бодлоор л шүү дээ энэ 2000-ад оныг болтолж шухуу ер нь
допингийг нэг их хэрэгжилж байгааг байна. Тийм ээ. Тэрний хүмүүс мэддэггүй байсан юм чинь. Тэгээ олон улсын тэмцээнд ороод нөгөө допингийн шилжих өгөөд мөд гиснээс гойш санаа авсан баг. Тэр нь бол нэг талын нөгөө хүмүүсийг сургаж байгаа ч юм болсон байж магадгүй. Тийм байна. Манай хард амх гэсэн тиймэрхүү юм байдаг шүү дээ. Хард амхны эсрэг холбоо гээд 2000 онд байгуулагдаад Монголд. За тэгээд телевизээр нэвтрүүлэг хийхдээ бол манай 7 төрлийн хард амхны оролдог. Тэгсэн чинь god нэрийн нэлээ зургийг харуулад ийм болоо юм байх гэж болохгүй гэж ярьчихгүй. Тэрнийг одоо юу хард амхны эсрэг тэмцсэн гэхүү хард амхыг тараасан гэхүү сурталчилсан гэхүү гэж тийм ээ. Тийм байна. Тэрүүнтэй адилхан энэ бол Монгол сурталчилснаасаа хойш л өрнөд гарч ирсэн байх шиг бодож байгаа. Яг дотооддоо энэ захиа шилжүүлдэггүй эсвэл гадаад орсон тамчтаас ганц нэг бодис илэрчээсэн явдал байдаг юм. Тэр нь л их настай биш юм байдаг. Ерөнхийдөө бол бараг бүх юм одоо допингийн эсрэг юм болчих жишээтэй шүү дээ. Харин тийм гэж тийм ээ. Тийм. Жишээ нь одоо бид нар чинь предицин гэж зүрхний чинь угаалгаа авсан юм. Тийм. Гэтэл чинь 2012 оны үйл 18 оны чинь Бээжинд олон улсын тэмцээн болоод уран гимнастикийн нэг ахмарч охин хийдэг 18 хүрээч байсан бол тэрнээс сэрэлсэн предицин байд дарсан шүү дээ. Тэр нь бол өөгийн уудаг юм байна л да. Тэгээ өө нэмэн гэж усан тусч юм гэж уучаад яваад яг үлдсэн байсан нэлээд өх мэдгүй дээрээс унтаач усыг явуулсангүй. Тэгээ хэлсэн гэх мэт. Зүгээр бол манай шээсөх хүмүүд байна тийм ээ. Зүгээр давхад татдаг. Бид нэр бол тийм. Даралт бууруулах хүмүүд байна. Тийм. Бараг л давхад. Одоо стероид гормонууд байна. Бүгдээрээ давхад. Тийм. За уул нэг ийм зарчим байдгийг манайхан сайн биелүүлэхгүй л баг шүү. Одоо яж мэдгүй. Намайг гоё биелүүлээг. Ямар нэг хүн одоо өвчтэй бол стероид гормон хэрэглэх ёстой хүн байж таарна шүү дээ. Яг хондоо архаг бактериатай бүх байсан. Тэр чиг бас стандарт хэмжлэгээр гэсэн одоо хэрэгэлдэг. Тэрийг хэрэглэхгүй бол ялгаж багтагч хэрэглэж чаддгүй. Тэгээд тэрийг хэрэглэсэн байс тэрэндээ гэж гарсан. Тэгээд одоо уул нь бол ийм жигэн байдгийг. Үнэхээр өөрийнхөө эрүүл улмаас ямар нэг юм бодис хэрэглэж байгаа бол ганцхан бихгүй байгаа шүү дээ. Одоо наадам тэмцээд эхлэхээс өмнө одоо энэ наадмыг хөвсөж байлаа шүү дээ. Тэрүүд одоо эмнэлгийнхээ оншиг үзүүлээд эмийнхээ зааврыг үзүүлээд за ингээд биенийг өсөж өгөх юм бол тэрийг давх гэж үзэхгүй. Зөв. Тэгэхээр манайхан тэрийг барилахгүй л шүү. Зөв. Өөр бол яг тэ нөгөө эргэлтийн гормон холбоо юм байдаг шүү дээ энэ чинь. За тэгэхээр зэрэг энийг одоо эрэгтэй амтнаас тухайлбал малын юу засаа хийдэг явдлууд байна. Тэгэхээр зэрэг засааны хувьд бол ийм байдгийн чи эрэгтэй хүнд бол байж ах хэвээр. Эмэгтэй хүнд гараад ирэх юм бол тэрхээ зэрэг байдаг. Эрэгтэй хүнд бол эрэгтэй хүн чинь бодис чи байж байгаа шүү дээ. Тэр хязгаар байдаг. Хамгийн бага нь хамгийн дээд. Тэр хязгаартай бол энэ өөрийнхөө биологийн боловсролтой бол явж байгаа юм байна. Илүү болсон бол танд гадаас юм болсон байна л гэж үздэг. Тэрээс нь адуун гэж нэг байна тийм ээ. Адуунд. Тэгээ одоо бол ингэж хэлдэг шүү дээ. Хурдан маяр ундаг хүмүүс, хүүхдүүд дараа нь талбаар ирсэн хүмүүс хурдан маяр замаар дүүрэн шипизм интернет гэдэг. Тэгээд одоо нэг глюкоз, макадамин хүчлүүд тарьдаг юм л энэ устаф шүү дээ. Тэгэхээр манай адуунаас шилгээ авч чадахгүй. Адуунаас авах хөлсдөөс авах хэрэгтэй гэдэг. Шээсэн авах адуучин дошээг шийшэхгүй шүү дээ. Тэгээд яац гэж чи нэг удаа ингэж 2000 онд л тий 8 сарын хичээл. Адуунаас хөлсдөр шилжих авахгүй. Хүмүүс төврөөд тэг ордмаар уралдаа дахиач нэг соёлынгийн яас ингээд авахгүй чинь тий. Тэгэхээр хүмүүс шаваад одоо тэг шахстай ингээд авахар чинь адууны хөлс нэг шороомоор цөмөрөг орсон. Тэг шилжих арга багт гэмээр тэр бүр болцсон. Тэгтээ бол жинхэнэ бол бас допинг гэрлээд байна гэдэг маань бас буруу. Допинг ийм байдаг штэ. Ганцхан им уудаг тарьдаг юм биш. Хондоо ямар нэгэн аргаар тэрний ажиллах шийдвэрийг сайжруулах арга бол бас орно. Жишээлбэл манай хурдан баримт одоо нэг юм элэвч гэдэг байгаа биз. Тийм. Энэ бол допингийн дүрмээр допинг. За. Нэг бол бүх мөр элэвчтэй бай, нэг бол үгүй. Тэр элэвчтэй байна гэдэг шиндээсээ дарахаар өтөөдөр байсан бол тэрийг хамгаалж байгаа нөгөөдг зуур явж штэ. Тийм. Энэ бол допинг юм байна. Допингийн анзаар дэм үгүй мэдгүй. Тийм. Тийм допинг. Тэгэхээр допингийн дээр хатвал та. Хэрвээ цөмхөнд нь байж исэн бол хар майнд нь байж исэн бол
ойрхон дэрний амьдралыг орчинд нь задалсан бодис байжсэн бол тэр тайпанг. Хэрэгсэл хэлээш. Тийм дүрмтэй. За. Тэгээ манайхан одоо юу яг вэ бөхчүүд анзаарахгүй маа. Допинг хэрэглээд байгаа бол хүн бол үнэхээр бусдаасаа илүү ажиллах чадвартай байх бас ч худлаа гэдэг шүү дээ. Яг нь төргийн ажиллах чадвар энэ төр байх байга л да. Гэхдээ бол хүрээс илүү болгоод яг тэнцвэн хоёр нөгөөтгийг баттай болгосон гэж байхгүй. Тэгэхээр бүхэн чинь унжаа хайж байгаа юм чинь мэхэндээ байгаа шүү дээ. Тэр би бяар нь том бичиж гэртэл байдаг юм байгаа биз тийм ээ. Түүнсэл бол одоо тэрийг доогоо тариулаад ингээд илүү сайн болчихно гэдгийг худлаа. Зарим нь бүр муу болно. Хойд стероидны гормон гэж би сая ярьлаа. Допингд ордог. Гэхдээ энэ маань бол дархлаад аргаулдаг шүү дээ. Хүч мууддаг шүү дээ. Энэ бүр шин муу болох шүү дээ. Одоо муу тийм. За. Тэгээд допингд ордог. Багшаа таны бас нэг хобби аяас бол зураг зурдаг болсон. Энэ тухайгаа жоохон дэлгэрүүлээд яриулагшаа. За. Тэгээ яг ер нь би зурагт бол аяастай байсан байж магадгүй. Манай удын дугаасаа уран хүмүүс байдаг, зурагч хүмүүс байдаг. Манай ээж бол автомобиль сайхан хаддаг юм байсан. Оомсны төрөө хийдэг. Тэгээ надад зааж гисэн би тэрийг аваа зааж гисэн шимэг байсан одоо хавс байгаа. Тэгээд яг би 3 дугаар ангиас эхлэл төрөө байсан шүү дээ. Амарцсан шарын линейр төгрөгний сүватэр гэдэг. Тэгээд төгрөгний сүватраас үлдээ зурхаа байсан. Яасан гэсэн чинь Монгол дээр байгаа нэг зураатай ядуурдаг үг гинэ. За. Тэгээд сүүлд нь 10 жил дараад уран зургийн багштай болоод Балжин гэдэг багш байсан. Тэр маань бол нөгөө зурх арга зүйтэй тэгээд нөгөө натурмат яаж зурх уу, сүүлдээ яаж тохируулах уу, хүний хөргөө яаж зурх уу, усан модгийг яаж зурх уу, тэгээд одоо усан модыг яаж зурх уу гэдэг зааж өгсөн л дээ. Тэгээд тэрнээсээ үеэсээ би зураг зурж гисэн. Гэхдээ би хүн зурх хоббитэй байсан билгүүдээ би ах ээж хоёр маань минь хажуудаас тэр их сурдаг байсан. Энэ одоо миний ээжийг арж ирсэн. Энэ одоо таны тэр наадлын ногоо молгоо танил би нэг 6 7 дугаар ангид байхдаа зурсан билүү да. За. Усан бодгаар зурсан зураг. Энэ үедээ би өнгөний зөксөл шахаа мэддгүй байсан юм лээ. Тэр ногоо молгоо энэ дээлний олоошоор хийж эсрэг эсрэнг байхгүй юу. Нэг юм дээр байж зогцдгоо. Тэр нь л тэрийг мэдгүй тухайн үед нэг өмсцэн байсныг зурсан юм. Ээж байна энэ дуугдвал молгоо өмсдөг байсан. Тэр цаалаг нь би цэрэгтэйгээ зурсан юм. Зураг энэ чинь зургийг бариад явдаг штэ. Тэгээд одоо Улаанбаатар Төмөн гадагч бодоход нөгөө өнгөтэй зургийн ч юм уу зурсан зургийн ч юм бариад явдаг байсан ч байна л л дээ. Тэгээд манайд чинь 74 онд чинь би техникум төгссөн. 10 жилийн 8 дугаар төгссөн. Тэгээд тэг өнгөц зураг тэрэг байсан шүү байна лээ. Тэгээ манай нутгийн хүмүүс чинь намайг зурдгийг мэддэг юм болохоор зэрэг нэг нас хараад ирдэг. Тэгээд тэр би зурж өгдөг. Тэр чинь бас булаа нөгөө хөргийн хажууд бас нэг бурхан бүтээ гэдэг байсан юм байлээ. Тэрийн ламнаар одоо хаяад гэдэггүй. Тэгээ бас гуртан зурх хэрэгтэй болдог. Тэрийг би ихэд бас тэгээ амархан шиг зурч болох ганцхан нэг зурч чадна. Нарийн чадахгүй шүү дээ. Тэгээ гуртан зурчийн асуудал бас дүрмтэй. Өдрөө сонгодог, цагаа сонгодог, тарин уншдаг. Тэгээд дандаа өдрийн хэл зурна ийм гэрэл болохгүй шүү дээ. Тэгээд дуусах өдөр байнас гэдэг. Тэр юм бас барилахгүй болохгүй л дээ. Би бас шидлэгтэй юм шиг байгаа. Тэгээд зурж исэн. Хоёрдугаар зураг зурх хэрэгцээ гарсан юм. 90 он би багшлж чад 91 онд нэг жил багшлж чад 93 онд юм байна. Нэг Английн нэг жилийн курст ороод 70 төгрөгийн салентай болцсон. Авгаа юу гарцсан байдаг. Тэгээд амьдрал хүрцээг болоод. Тэгээд 96 харчин зэрэг би хүн зурдаг байсан чинь, бурхан зурдаг байсан чинь ихтлүүр сараад байгаа бурхан зурсан. Зурсан одоо миний хадлаа зурсан халдаад байгаа хгүй. Тэгээд би бурхан зурсан. Тэгээд одоо шимэж их дэлгүүр тавьдаг. Тэгээд нэг 5-7 10 зарчих юм бол сарын хоолой шин. Тэгээд жил би нэлийн зурсан. За тэрнээс хойш одоо хойноос шоколад сургалт өгч ирээд энд агшуулаад тэгээд ном чиглэлийн судлалын ажилд орсон учраас зураг завч муулсан тэгээд шаардлагач байгуулсан. Тэгээд энэ одоо зураг үл явж байна. Тэгээд манай хүүхдүүдээс ачнаараас зураг зурчих хүмүүс байгаа шүү. Намайг зураг зурхад хоббитой болгосон нэг ном байдгийг. Энэ 9 эрдмээр гэдэг ном. Энэ гонгорч гэдэг нь бичсэн. За. Тэгээ энэ дотор хийм олон эрдэмтдийн одоо хөрөг найруулга ихтэй юм гэдэг бичсэн эсэмийг тавьшин төгч гэмээр. Тэгээд уран сайхны аргаар их гоё бичсэн. Тэгээ энэ дотор энэ эрдэмтдийн чинь уншиж байхаар уран зургийн талаас нэг хайхтар анхаарал татсан юм л энэ арфел гэдэг нь байхгүй юу? Цэрэг мандалтай Леонардо да Винчи юм шүү дээ. Тэгээ энэний их олон гоё зураг одоо
стенчсгээр агна гэдэг зураг одоо манай коридорт байгаа. Энэ апины сургууль гэдэг зураг. Энэ зураг бол их онцлогтой энэ байхгүй юу? Энэ зурагчсан хүмүүс өөрөө бодит байсан хүмүүс. Нэг үе их биш л дээ. Ухаандаа энэ бол Платон. Энэ бол Аристотель. Энэ хоёр бол эртнийгээрийнхэн хоёр мундаг одоо философч байхгүй юу? Тэгэхээр Платон ч юм бол бүр эртний манай 3-4 дор зурчлаа тийм үү. Гэтэл энэ дээр ашир юг зоруулсан гэхээр энэ бол Гераклит гэдэг хүний дээр эртнийгээрээ хэл давхдаг шүү дээ. Тэр хүнийг зурхтаа бол Микеланжелогийн дүрээр зурсан. Хүний зурхтаа бод түүний нөр авч зураад байхгүй юу? Энэ бол Диоген гэдэг хүн. Ингээд нэг муу хувцастай нэг нүцгэн шалан дээр хэвдэж байгаа биз. Тэгээ энэ Диогенгээс бас философч юм. Энэ өөрөө тийм зажгүй байсан гэлээ. Тэгээ агуу муугай сууд хувцас өсгөө орхоо явж идэг ус усан цариндаа ордог. Тэгээс усан байна. За энэ Евклид параметр гэдэг Пифагорын теорем гэж байна. Тийм Евклидийн параметр гэж байна. Энэ хоёр тэр хоёр. Энэ одоо орон чум. Өөрийнхөө зургийг энэс анзуурсан байдаг наа. За тэр энэ сад зогсож байна. Энэ Зенон гэдэг хүн бас философч. Энэ хүн ямар хэнхэ бас жаахан зожиг гин. Хүнтэй ярэмэрэ таардгаа. Тэгээд энд яг л хажууд нь мохоор ганцаар биш бас. Энэ голоос ирсэн байгаа биз? Энэ Птолемей. Дундаа за дор Птолемей гэдэг хүмүүс шүү дээ. За энэ Александр Македоны Александрын дэж байна. Энэ Сократ. Сократ гэдэг хүн ярих талаанд хуруу ингэж нугалж ярьдаг байсан гэх хүн ингэ. Тэгээд том зурган дээр хуруу ингэж ярьдаг. Тэгээ энэ үнийг намаас чи хавшсан. Энэ дөрөв байдаг гэдгийг. Тэгээ энийг одоо их зургийг олж үзэх юмсан гэж бодож явсаар гал сүлдэндээ энийг олж аваалаа ингэ хэлээд ингээд авсан. Энэ одоо апин гэж биш та Итали дотор ч нэг сүм болсон. Хамгийн суудаг. Тэрний юм дотор байгаа. Сүм дотор байгаа. Энэ дөрөв зураг үү? 4 онд энэ дөрөв зураг зурсан нэг нь бол энэ. За энэ барын зураг бол бас их учир холбогдолтой зураг багшаа тийм ээ. Энийг бас та яриул гэшээ. Тэгээ энэ хууль зурсан зураг, энэ хятад зураг. Би Техникумд байхдаа 1978 онд одоо ийм хятад зургийг олж аваад барын хууль зурсан. Зүгээр энэ зургийг бол би тосон цэглэлд айлын 10 дээр их зурсан да. Тэр 70-аад оны үед айлч нөгөө одоо манай хэвсэг гэдэг шүү дээ. Тэгэхгүй юм том арч бишээ тэнтэй сонгодод 3 ватар өөр юм зураад байдаг гэсэн. Бугсгаа энэ. Тэгээ би бол энэ баг бугсгаа хоёрыг бол одоо айлын арчтай зурсан шүү. Тийм ээ. Дээл төгтөөсөн. Энэ хатад зураг гойсан зурсан. Энэ бол одоо үнэхээр бас гоё зурсан байх шээ. Тэгээд үүчүүр гэж тоглоо гэдэг таар мэдхүүгүй. 64 шуутай 32 дуулаатай гээд тэр нийт тийм олон 120 эдэн зураг байдаг хгүй. Тэгээд бид нутагтаа үүчүүр нэлээд зурсан шүү. Ийм жижигхэн дөрвөлж байдаг шүү дээ. Шаа хийж яадаг тийм. Тэрүүн дотор нэг арслан хоёр баран тараадаг. Хооронд нь адилхан төстэй байж болохгүй. Тэрний нэг баран дээр л би нэг голдон зурсан. Зөв. Тэрхүүл төгтөөс танаас шүү дээ. За өнөөдөр ёстой багшаа таны энэ сайхан уран бүтээл, түүх, уран зураг, за энэ Уйгурчин Монгол бичиг одоо ангаахын энэ төвд хэл дээрх содар бичиг гээд бүр айгүй их олон чиглэлүүдээр хоёлаа ярилцлаа тийм ээ. За тэгээд ингээд ярилцлага өгж энэ сайхан түүх номын өргөө энэ югаараа ингээд аялуулж дэлгэрэнгүй сайхан яриа өгсөн багштай маш их баярлалаа. Таныхаа эрдэм судлалын ажилд бас цаашдынхаа ажилд бүр их амжилт хүсэн өрөөё гэж. За баярлалаа. Одоо намайг одоо ярилцлаганд оруулсанд баярлалаа. За хойшооштой бол их олон хүмүүсийг ярилцлаганд оруулж эрдэм мэдлэг гэдэг үзэн харсан зүйлийг гэдэг юм уу хүсэмжит зүйлүүдийн одоо нийт олон дахин хүргээрээ амжилт хүсье. За баярлалаа.